За ямар сайхан гайхалтай дуугаар энэ нэвтрүүлэг маань эхэлж байна. Үнэхээр одоо гайхамшигтай сайхан дуу сонслоо хэдүүлээ. За өнөөдрийн манай урт цагааны годамж нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн одоо манай нэвтрүүлгийн зочид бол маш одоо гайхалтай сайхан зочид ирсэн байж байгаа. За та нарыгаа би бол өнөөдөр бас ирсэнд их сайхан баярлж байна. Тэгээ манай урт цагааны годамж нэвтрүүлэг бол уламжлал ёсоор бол одоо маш олон спонсортой эхэлдэг. За одоо хамгийн түрүүнд одоо та нартай одоо Испаний алдартай 140 жилийн түүхтэй одоо Сан Мигель Пивэрэ ингээ сайхан тулгаад нэвтрүүлгээ эхлэе бүгдээрээ. За одоо хэдүүлээ сайхан яаш та сайхан пивээ уугаад өстөнөө зангаагүй яриа гэдэг шиг нэг сайхан буу хатантай хэдүүлээ. Урт цагааны годамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Уулчин Золхуу, DJ Батболт, DJ Амармэнд, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны тамирчин Баян Жаргал, продюсер Инх Баяр, дуучин Жавхлан Төгс нар оролцож байна. Холоос ирсэн хүнээс одоо үг сонс гэж монголчуудын маань нэг сайхан үг гэдэг штэ. Тэгээ алс холын Америк нэгдсэн улсаас одоо манай Инки ах буюу Инквер ах маань ирсэн байж байгаа. Тэгээ Инки ахын хувьд одоо маш олон жил одоо Холливуд энэ Америк нэгдсэн улсад одоо киноны сургалт янз янзын залуучууд одоо ерөнхийдөө заавал насны хязгаар байхгүй гоё одоо
киноны түүхийг бол их сайхан ярьж өгдөг. Ер нь продюсерын бол маш их тийм ундаг. Югтэй. Ер нь Америкуудыг бид нар биш ингээл дэлхий дээр хамгийн шилдэг кино гэж яриад идэг. Тэрийг ер нь хэн баталсан? Хэн ер нь тэрийг ер нь ингээд тунхалцсан юм бэ? Та энэ дээр юу гэж боддог вэ? Одоо бидний үзсэн хамгийн дуртай хамгийн том кино дандаа л Холливуудын Америкийн кино доо шүү. Тэгэхээр Холливуудын кино юм уу Америкийн кино юугаар өөрөө ихэр олон хүн үздэг буюу олон хүн их мөнгө төлж үздэг хамгийн их орлого олдгоор л онцлогтой. Урлаг тэгээд бизнес хоёр юм байна шүү дээ. Европ буюу бусад одоо чиглэлийн кинод бол урлагаа нэг нэмэрт бизнес хоёр болж байдаг байхгүй. Гэтэл Америкууд яасан гэхээр урлаг бол бизнес, зарагдахгүй бол урлаг биш гэдэг. Энэ суурин дээр кино хөгжүүлсэн. Тэгэхээр сайн зорхын тулд сайн урлагийг бүтээгээд тэгээд олон хүн тэрийг үздэг. Тэгээд одоо киногоо дахин хийгээд кино урлаг хөгжүүлэх тэр санхүүжилтээ өөрснөө босгох хэмжээнд хүрсэн байна. Нэгсэдэ асар их мөнгө зараад олон хүн орж иж одоо бий болдог цорын ганц урлагчин кино байхгүй юу? Тэгэхээр нөгөө их зарсан мөнгө олж чадахгүй бол энэ хөгжиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр мөнгөө яаж олох арга л олцсон. Тэрийгэ томьёолцсон тийм л онцлог. Уул нь бол наад чи нэг бодлын зөв юм шиг мөртлөө. Одоо Европын бас мундаг кинонууд байж байгаа шүү дээ. Испани кино, янз янзын кинонууд. Тэгсэн мөртлөө тэр зах зээлийн имээ хийж чадахгүй мөртлөө Америкийн киноноос илүү бас сайхан кинонууд байгаа гэж би боддог байхгүй. Тэгэхээр тэд нар маань одоо цаашдаа яах вэ? Ер нь одоо устж мөхнөл гэсэн үг үү? Хөө. Урлаг гэдэг чинь өөрөө яг ард түмнийг дагуулж явах хэвээр үүргэн тэр байхгүй. Тэр бол Европын чиглэл. Гэтэл Америкийн чиглэл яатсан гэхээр нэгэнт энэ урлагийн онцлог нь өөрөө асар их мөнгө зардаг. Тийм учраас энэ мөнгө олж авах хэрэгтэй гэдэг дээр л суурилсан. Заавал зарж иж тэр олсон мөнгөөр урлагийг бүтээн гэсэн. Ерөөсөө нэг урлаг бизнес гэдгийг байрын сэлцэлдэг. Өнөөдрийн бас ингээд манай зочдыг ингээд харж хахад бүгд л одоо нэг гоё өөр ингэсэн бас онцлогтой. Хамгийн гол нь би та хэдийгээ нэгтгэж байгаа нэг зүйлийг би анзаарлаа л да. Амьдралын үндэс гэдгийг бол би та хэдийгээ хамгийн их ойлгоцсон гэж би бодож байна. За жишээлбэл зөвхөн нийтэд нь ингээд яхад одоо манай дуучин Жавхаа маань одоо дуурийн урлагаар одоо маш сайхан уран бүтээл тойруулж байгаа. Тэгсэн мөртлөө хажуугаар нь одоо бас Япон, Солонгос ингээд хаашаа ч явна тэндээ бас ажил хийдэг. За бидний хувьд бас нэг буруу ойлголт байдаг байхгүй юу? Хүнийг ажил хийхээр энэ хар ажил хийдэг ч ингэдэг ч юм уу. Хүн ер нь Америкийн нэгдсэн улсад ч гэсэн хүн хаач хүн ингээд ажиллаа хийгээл хөдөлмөрөө үнэлүүлээд $2-3 олж исэн ч тэр чинь ажил байхгүй. Одоо манай одоо энэ сайхан бүсгүй байна шүү дээ. Тэгэхэд одоо манай Баян жаргал бүсгүй маань гэхэд чинь одоо бага наснда аваарт ороод ингээд уучлаарай бас таныг бас ингээд зөвшөөрсөн учраас би ярьж байгаа. Ингээд нэг хөлөө алдсан ч гэсэн амьдралын төлөө ингээд босоод одоо гутрахгүй одоо залуучуудын хувьд чинь ингээд 2 гар 2 хөлтөө мөртлөө гудамжинд мөнгө гуугаад сууж байгаа усуд байж байгаа шүү дээ. Эсвэл гутраад архинд орцсон. Тэгэхэд одоо манай Баянаа маань одоо ямар сайхан гоё гялцж чинь дэлхийн ингээд маш олон тэмцээнд оролцоод Монгол улсынхаа нэрийг гаргаж явж байгаа. За манай золбоо хүү гэгт чи одоо дэлхийн маш одоо олон сайхан өндөр тэр бол аюултай амь насаа алдаж болохоор тэр том спорт байгаа байхгүй. Энд ингээд бас олон уулын орой дээр гарсан бас уулан дээрээс өнгөрж унж исэн. Одоо таны хувьд ч одоо Америкийн нэгдсэн улсад одоо маш олон зүйл хийж байгаа. Тэгээд одоо манай хэн байна? Манай Батбол тэгт чи одоо урлаг тал дээр яваад одоо ингээд хүүхдэд дэмжиад ингээд гэр бүлээрээ сайхан зүйлийг бүтээж байгаа. Тэгээд та нартай өнөөдөр бас ингээд баяр хүргье. Үнэхээр гайхамшигтай та нартай. Бидний бас цуглуулад ингээд хоорондоо танилцах боломж олгосон байна та нарт. Тэгээд бидний чи нөгөө яриа чинь нөгөө та хэдэн он төрсөн бэ гэдэг нэг юм жижүүр юм ярихгүй шүү дээ. Хэдүүлээ чи яг ингээ гоё лагер дээрээ сайхан буу халаад ярьдаг шиг гоё ярьж байгаа учраас би бас одоо энэ бүсгүйгээс асууя гэж бодож байна л да. Манай Баян жаргалын хувьд одоо нэг хэсэг бол одоо бас нөгөө хөлөө алдаад бас хүнд байгаа шүү дээ. Тэр одоо хүнд хэцүү үеийг таав шүү дээ. Яаж даван туулсан бэ? Сэтгэл санаагаар бас унж исэн, гутарч исэн үе байгаа юу? Маш багтаа 13 таа хөлөө тариулсан байхгүй юу. Нөгөө багын нэг юм жижигэн зүйлсээс болоод өвдөгний зүйлийн эдийн гимтэлгээл тэгэл тухайн үедээ нөгөө тэр юугаа гимтлийн одоо үзүүлж харуулад яг уу нөгөө юу ахгүйгээр ингээд
жоохон хугацаа алдсан гэх юм уу. Тэгээд явж байгаад гимтэл маань одоо өвдөгний үеийн зүйлийг эдэн ингээд бүр ингээд өргөсөд юу атсан байна гэд. Тэгээ 13 таада хөлөө тарилжсэн. Тэгээд ер нь бол гинтэл мэдээс л та. Тэгээд өмнө гэхдээ нэг амар өвддөггүй байсан. Тэгээд ингээд дотроо ингээд өвдөхгүйгээр айгу ингээд яваад идэгсэн байсан. Тоохгүй яваад байсан биз дээ тий. Тэгээ өвдөхгүй байсан болохоор нэг тоохгүй хүүхэд байсан болохоор тэгээд яг тэр тайруулсан үе бол мэдээж миний амьдралын маш хэцүү үе байсан. Тэгээд тэрийг өсвөр үе өсвөр нас байсан. Тэгээд мэдээж даван туулахад бол нэг 2-3 жил ямар ч хэлсэн нэлийн сэтгэлээр унсан. Тэгээд миний хүүхэд нас яг хөдөө мал дээр малчаа айлын хүүхэд болохоор мал дээр өсөлтөө. Тэгээд өдөр тутамдаа ер нь завгүй байсан учраас завгүй амьдралын химнэлээр ингээд бараг тэргээ даван туулсан гэх юм уу? Би 60 бацсан гэсэн юм байна. Тий. Та штэ юуг ингээд протесттэй байна. Үзүүл болох уу? Одоо ийм нэг хөл мэн одоо яг дуун чөнгөөр тарилттай. Тэгээд ингээд химэл хөлтэй. Одоо би чи нөгөө өмнө ингээд хүүхэд байхдаа бол энийг ил гаргаж явахаас ичдэг байсан л та. Ичээд нийгэмшээгүй одоо тэр үед чинь ер нь бол Монгол тэр яриад ер нь нийгэмшихэд жоохон хэцүү байсан шүү дээ. Нийгмийн хандлага ер нь хандлага нь аюу хэцүү байсан учраас ингэж гаргаж явахаас ичдэг байсан. Нөгөө талаараа хүмүүс одоо юу гэж хэлэх бол яах бол ийх бол гэл тий. Санаа зовоод байдаг байснаа яг сүүлийн үед яагаад би нэг энүүгээрээ би энэ хандлагыг өөрчилж болохгүй гэж өөрийнхөө биеэр тий энэ хандлагыг өөрчилж болохгүй гэжгээд ер нь энийг ил гаргаад зөрөгтэйгээр ингээл олонний өмнө тайзан дээр хүртэл гараад тий. Танаар бол бид нар үнэхээр бахархаж байна. Яагаад тэгэхээр ингээд сэтгэл санаагаар унаад ингээд зарим хүмүүс чинь бор дарсанд орж ийн янз янзын хүнд хэцүү тэгээд тэр бас янз янзын зовлонгой хүнд бас нервтэж гаргадаг. Гэтэл та чинь маш олон залуучуудыг амьдрах одоо энэ урам зоригтой сайхан амьдралын итгэлийг өгж ийн. Та бааш та хажуудах одоо энэ сайхан авсан шагналаа нэрэ үзүүлээч. Олон улсад ингээд дэлхийд бас боди билдинг фитнесийн урлагийг сурталчилж ийн. Тийш дээ. Би 2 жилийн өмнөөс ерөөхдөө нөгөө бодибилдингийн спортыг айгуу сонирхоод тэгээд яг би одоо тайзан дээр өөртөө адилхан хүмүүст урам зориг өгөнгөө одоо өөрийнхөө биеэр илэрхийлэнгээ бас ягаад давхар өөрийнхөө хүсэж мөрөөдчихсэн хобби сонирхлоо тий биелүүлж болохгүй гэжгээд 2 жилийн өмнөөс ер нь бол бодибилдингийн спортоор тууштай хичээлсэн. Тэгээд сая өнгөрсөн 11 сард Испани улсын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцоод алтан медаль цом аваад ирсэн. Тэгээд за баяр хүргэе. Үнэхээр одоо танаас одоо үнэхээр одоо ингээд бүр бишрэхээс аргаалга. Ягаад тэгэхээр одоо би танаас бас нэг зүйл асууя л та. 2 гар нь бүтэн ингээд хөл гар нь бүтэн залуучууд ингээд годомжинд мөнгуугаа сууж идэг штэ. Та тэрнийг хараад яг юу гэж боддөг вэ? За миний хувьд л ингээд харагдах байдал маань ингээд бусдаас өөр те би багтаа ингээд хүлээ алдцсан хідээч гэсэн би яг ийм хөл одоо энэ хөлийг зүгээд ингээд бусдын адил нийгэмд оролцоод бусдтай адилхан амьдраад ингээд эдийн хүртэл явцсан те тэмцээд ирсэн. Тэгэхээр өөр нь бол хүн заавал одоо сэтгэлдээ одоо ингээд жигүүртэй одоо бүгдийг чадна гэж бодож байгаа бол ямар нэг хэрэгтэн дутуу байх бол тэр шалтгаан биш байхгүй юу. Тэгэхээр хүн ер нь бол дөрвөн мөч байгаа мөртлөөсөө тэр хүмүүс яагаад тийм сул дорой байна гэвэл сэтгэл зүрхэн л одоо арай сул байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээл нь тархинд байна тийм ээ. Тий, ер нь бол хөгжлийн бэрхшээл яг харагдах байдалд биш хүний оюун ухаан сэтгхүй те одоо нөгөө хүний одоо өөрийгөө ялан дийлэх үзэл бодол одоо амьдралын үзэл бодол нь л одоо илүү сул дорой байгаа гэх гэж бодож байна. Таныг бол би хараад нөгөө Оросын нэг ёстой хүний төөж гэж байдаг штэ. 2 хөлгөө тэгсэн мөртлөө нисэх чигээд тэр одоо байлдааны онгоцч одоо Германы одоо хичнээн одоо 20-30 хэд онгоцыг унгагаад тэгээд тэр одоо тэр хүн чинь тэгдэг штэ. Ерөнхийдөө тэр онгоцсон сөнөө тэр хүүтэн одоо цас мөсөн дотор ингэж явсаар байж 2 хөлөө тайруулад. Тэгээ тэр 2 дугаар дайны үед чи одоо бас тэр мэдээ алдуулагч нар бас байхгүй хэцүү байсан үед тэгээ ялан дийлсэн байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо тэгэхээр тэр мундаг тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч гэсэн өөрсдөө ялан дийлнэ гэдэг ч л угаасаа чухал байхгүй. Тэгээ өөрийгөө ялан дийлсэн мундаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд бас үлгэр дуурайл болоход бусдад тас урам зориг өгж байгаа хүмүүс ч бас
биш байгаа штэ. Тэгэхээр эрүүл сарал байж бити ингээд одоо ямарваа зүйлийг шалтгаан бити тооцчихвол гэж бодож байна. Яа тэгвэл бүх зүйл байж штэ тий. Тэрэн дээр сэтгэл хангалуун байх хэрэгтэй л гэж. Тэгээ манай Баянагийн хувьд бол одоо нөхөр хүүхэдтэй сайхан амьдрч чинь чойномын үг гэдэг штэ. Амьдралыг чи алтаар үнэлвэл амьдрал чамайг алтчиг үнэлнэ. Эс тоож эсний ширхэг шиг гарах юм бол эргээд чамайг амьдрал үлээж өрхнө гэж. Үнэхээр одоо танаар бол бахархаж байна. Баярлалаа. Үнэхээр гайхамшигтай. За манай уулчин золбоо хүүгийн хувьд бол одоо дэлхийн маш олон одоо өндөр оргил дээр гарч ирсэн. Би бол уулыг бол бас юу гэж боддог гэхээр би ч бас нэг олон газараар аялж явсан ч гэсэн уулынхаараа сүрддэг. Би бол уулыг бол дээш нь гарахаас илүү хормоогоос сүсгэлэл явчихдаг юм л да. Ер нь ууланд гарахын тэр одоо кап нь яг юундэ байдаг юм бэ? Тэр дээр нь гарахгүйгээр ингээд доор нь байгаад явчихдаг над чиг хүмүүс байж ин. Тэр дээр нь гарахаар яг юу мэдрэх вэ? Цохин гэж ярьдэн штэ нэг настач бол тий. Тэгээ нэг очоод одоо морь хүртэл одоо чинь манайх чинь Говьалтай аймгийн Тонкин сум хойдолтой сутаа харахантай. Тэгэд аав ээж мэж хөвшин настач тэгж ярьдаг байсан. Тэгээ морьтой явж байгаад морь зогцсоод ингээд зогсчдөг. Тэгэхээр тэр нэг уулын сүр дарчлаа гэж яддаг. Тэгээ буцаа явчихдаг. Тэг гих жишээний яг ууланд явахд бас тэгээ сүр зохиулаад тэгээ буцаж байгаа бол зөндөл үүдэл л та. Тэгээ Одоо тэр савдаг гэж бас байгаа шүү дээ. дээ. Ерөөсөө нүүдээрээ эхлээд дасна. Тэгээ сэтгэл зориг орж иж тэгжэж баримжаа авч зүйлдээ үгүй чи болчих ч юм уу гэдэг тийм бодол төрж иж л болно. Би нэг гайхаад идэг байхгүй юу? Одоо зарим уулыг ингээд харахаар штэ. Одоо ээж харах ингээд сайхан уул байгаа штэ. Одоо манай Говьалтай цагт. Ээж харахныг би ингээд холоос харахаар яг ингээд босчихсон наж муугаа харагдтыг. Ээж харахны харахаар. Хөвж байгаа эмхтэй хүн. Хөвж байгаа эмхтэй хүн харагдана. Яг тэр наж муугаа харагддаг. Сая би Пүүжи рүү яваад ирэхэд Пүүжи бол нэлээд тийм ихэмсэг, тийм бүргэд харагдж илээ. Царай. Ер нь танд одоо ингээд тэр олон гарсан ориглуудаас харахад тийм дүрслэлүүдийг та хоёр нь хардггүй. Би ч одоо Эверестийн оргилд 23 онд амжилттай авирсан. Тэгэхээр тэр дарих гэдэг байхгүй юу? Төв болон одоо энэ юунууд Непалууд. За Эверестийн хойдолд тийм охин тэнгэр гэдэг Пумар гэдэг болоод байгаа байхгүй. Тэр ингээд нэг сууж байгаа нэг юм одоо манай ингээд сууж байгаа нэг тийм хүчрэх ир сууж байгаа юм шиг те. Тиймхүү дүрслэл аягүй харагддаг болонд бол те. Ер нь чиний төрөний энэ охинтой ингээд ярьлаас бид нэр те. Тэгэхээр зарим улсууд ингэдэг. Одоо жишээ Непал жишээ ингээд ийм хоёр хөлгөө нэг хүнийг одоо Эверест оргилд гарах гал ингээд зүтгүүлээд тэр баг гарсан баг. Тэгтээ энэ нэг улс гүрний нэг бодлого байт юм бүр энэ зүгээр байж чи ингээд твтээд байхад энэ хоёр хүн хөлгөө хүн ингээд зүтгүүл ингээд энэ ч нэг улсын бодлого болчихж байгаа байхгүй. Тэр хүнийг айгүй дэмждэг бүр экспертиз гаргаад бар 10 хэдэн хүн ингээл зураглаач одоо юу гэдгийг те нөгөө ширпа мерпа гэж чинь 4-5 гаргаж өгөө. Тэгээд тэрийг гаргаж байгаа байхгүй. Тэгээд энгийн хөвтөж байгаа улсууд тэр бүр ингээд нөгөө картны бараа өгжсөнд ороо нэг тэтгэмж өгсөний дороо үгүй яагаад ингэж бич чаддгүй энэ хүн шиг яагаад ингэж болдгүй гэсэн. Тэжээмэл биш. Тийм. Хүний тархинд нь суулгаж өгч штэ. Тэгэхээр уулан дээр хүртэл бас нэмэрхүү гайхамшигтай юм. Тэгээ дүүтэй өстой мундаг байна. Амжилт төсөн юм уу дээ. Таны би ярилцлагыг бас уншиж ирсэн. Та уулнаас бас ингээд өндөр уулнаас унж ирсэн гэд. Тэгээ уулнаас унаад нэг амьд гарсны дараа ч юм уу эргээд одоо би ууландаа авирахгүй ч юм уу тэгж бас зүрх алдаад одоо ингээд ер нь болиё гэж бодож ирсэн үү ер нь. Хүүтэн одоо манай Монголын дэлхийн манай Монголын дээвэр бол хүүтний оргил шүү дээ. Хүүтний оргилоос амжилттай оргилч буцаж явж байхдаа яг юм хөмгөөр явж идэг байхгүй. Бид нар урагшаага уртлаа нь байгаа дандаа үндсэн замаараа боохгүй буцаж уртлаа нь боосон чинь ийм яг ийм хөмөг байгаа. Хөмгөөр явж байгаад дөрүүлээ явж байгаад 12 нь унаад тэгээд манай нэг дүү үдэ хамгаалт уугна гэдэг хамгаалт хийгээд тэр чуд баг нэг 1000-д 1 тохиолдолд хамгаалтахгүй баг хэдэн мянгад тэгээ хамгаалт хийгээд хоёулаа хоёр нь тэр доор ингээд яг 90 градустай юм тэр
тэгэл айгүй хэцүү болжсэн л да. Тэгэл амжилттай яг нэг мөлгсөөр байгаа юм гарч ирээл. Тэгэд бууж хахад манай багийг өдөрж явжсэн хүн хэн байсан гэхээр нэг Бамби гэд одоо Бямсран гэд Эверестийн оргилд гарсан 7 туулч баг. Тэгээд тийм Монголоос гарсан. Тэгээ би яг тэр мөчд яг юу гэж бодчихсон гэхээр би за нэг хэсэг амрыг 8 дахь хүнийг болчих. Тэгээд 9 дахь уулчнд болчихсон гэсэн тийм мөрөөдөл яг тэгэхэд би айгаагүй. Одоо дахиад ууланд явахгүй ч гэдэг юм. Тийм төрөөгүй яг нэг өгөлтэй. 9 дахь уулчин болчихё доо гэж бодсон. Тэгээд болж чадсан л та. Тэгээд гоё тоо бэлгшээж нэг хэцүү зүйл нь таны ингээ унлаа гэхэд одоо танаа одоо ээж чинь ингээ хань ижил хүүхдүүд сонсоод аава болооч миний хүү одоо болооч ч юм уу одоо бас санааг нь зовоож байгаа шүү дээ. Тэр их биш нэг тийм өндөр болгож яриаггүй л дээ. Ярихгүй байна тий. Одоо нэг ингээ ингэсэн шүү, тэгсэн шүү гэж тэгж бас нуух юм нуух хэрэгтэй юм байна шүү дээ. Тэгэл нуух гэдэг ууланд бол нуух юм зөндөө байгаа. Тэр болгоныг ярих юм бол хажууттай улсууд явуулахгүй ер нь баг. Тэгээ яах гээд байгаа юм. Үнэхээр бидний ярихгүй сонирхолтой болж байна. Тэгээ бид нар ч бас нэг олуулаа байгаа юм чинь сэдвүүлээ божигнаад бие биенээсээ сайхан асуугаад явна шүү дээ. Сайн нөгөө Эверест гээд өөрөө хэрлээ шүү дээ. Үнэхээр барах чинь. Тэр хэр тийм олон уулчин гарч ирж байсан мэдэхгүй. Тэгээд нэг Эверестгээ сайн нэг кино гарлаа шүү дээ. Тэр бүр би тэрийг хараад дотроо гайхдаг байхгүй. Яагаад аваад идэв бол тийм амар хүндсэн юм руу юу дуудаад юм эсвэл дээр нь гараад ер нь ямар кайф авч явах юм ямар мэдрэмж үйд юм яг уулын орой дээр гарах гэдэг. Уулын орой дээр гарахад зориг бол мэдээж байгаа тийм үү. Гарчгаасаа дэлхийн дээвэр уулан дээр гарчгаасаа төрийнхөө талбайг мандуулчихаасаа төмөн олонд бас урам арилжчихаасаа гэсэн 9 жорын бодол байгаа шүү дээ. Тэгэд 23 онд би гарахтаа зориг болохоор ихийн ач, аавын ач гэж байдаг шүү дээ. Ийм байдаг бол бас нэг хүүн байна. Энэ хүн хоёр хүнийг нэг баярлуулчихсан гэсэн тэр сэтгэл бол айвих дамгаалсан. Тэгэд айдлын отхон хүү болохоор ер нь бид нэг зүтгээд үзье даа л гэсэн нэг тийм мөрөөдөл нэг 20 нэг уул муулнаас унжаах үе л тий нэг тэр үеийн л мөрөөдөл тий. Тэгэд гарсан мэдрэмж гэт нэг тийм айхтар мэдрэмж бол нэг тэгж ингээл харахад одоо жишээ нь үгдээ нэг юм ямар гоё юм бэ гэсэн нэг юм ингээл яг нэг харагдчихж байгаа. Тэгвэл тэр үед бол ер нь нэг тийм за хөрхий нэг дэлхийн дээвэрд гарчтай юм байшээ хөрхий л гэсэн тэгэл тиймэрхүү л мэдрэмж төрсөн. Тэгээд ээжээ ач одоо хамгийн хайртай улсуудаа мэдлэгээ дэвшүүлдэг юм байлээ хүн. Аавынхаа зүүн үлээд байсан бол 100 настай багслаа тэгээд аав ээж маань 90 настай тэгээд тэр чинь 8000 м гэдэг чинь 8 км-ийн дээр гарна гэдэг чинь бас л яг ингээд 8000 9000 гэсэн үг шүү дээ. 9 км биш шүү дээ тий. Үнэхээр одоо гайхамшигтай. Одоо ингээд нэг дэлхийн аваргын тэр болчоод хүмүүс өвөлдөг шүү дээ. Нөгөө төрийн дуулыг явахаар тэгэж өвөлбөр санагдах юм уу? Ер нь яаж ингэж зовж энэ дээр ирэв хичнээн жилийн хөдөлмөр тийм бодохгүй нөө одоо тийм бод доор бууж байгаа жоохон байдалтай шүү дээ. Яг бол доошо бууч бүр тэрнээс аюултай гэдэг байна. Тийм хүний хүнс суларчдаг. Тэгээ дээрээс нөгөө баярлсан сэтгэл хийх давмгаалч гарч хүн чинь нөгөө мэдрэмж бүх юм айдс алдаад. Одоо айх ёстой байхгүй хүн чинь. Айдгүй майдгүй хүмүүс одоо уудан навирдаг гэвэл тэр одоо яг нөгөө мэдрэмжээ алдчихна гэсэн үг шүү дээ. Нэг бөхөр бол нэг за энэ ч нэг хавирдсан шүү гэд бодоход бас нэг хавирчих юмсан. Тэг хавируулахгүй шүү дээ бас тий. Тэгэхээр яг тэр шиг л одоо нэг мэдрэмж бас төрдөн шүү дээ. Тэгээд айдтайгаа хамтдаг те. Би айдсаа жоохон давж дийсэн тийм маягаар боддог шүү дээ. Дээр үед бол би бас тэгж гөр бодоод байдаг байхгүй. Нөгөө хүмүүс чинь дээшээ тэр өндөр гарахаар дээр бурхан байдаг ч юм уу те. Бас нэг тийм бодол байгаа шүү дээ. Одоо энэ одоо Наазын тэр Пагадо одоо тэр өндөр одоо готикийн одоо том одоо сүмүүд чинь яагаад тэр дээшээ өндөр байна гэхээр хамгийн одоо бурхантай ойртож очиж байгаа. Миний одоо залбирлыг илүү сонсно гэсэн. Бас тийм мөрөөдөл байд юм болов гэж би боддгийг. Тэгээ манай бас өнөөдрийн бас зочин дотроос бас манай Батуулд бол бас их онцгой зочин байгаа. Яагаад тэгэхээр хүүн одоо
жижигхэн хүүхэд 11 настай. Тэгсэн мөртлөө маш мундаг тэр одоо DJ те. I see you looking at my PIC. I know. 그게 땡겨 좀더 땡겨 봐봐 기동 차지. Zoom in, zoom out, okay. Zoom in, zoom out, okay. Zoom in, zoom out, okay. Baby 확하게 확대 확실하게 out. I feel like $1 million, yeah. Must be that $1 million, yeah. 오늘따라 빛이 나. Selfie 착각하면 빛이 나. Я Батболд маань өөрөө одоо 20 гаруй жил DJ хийж байгаа. Би тэр DJ-гийн талаас бас асуугаад тэгээ жоохон байж байгаа бас хүүтэйгээ бас гоё дисконы бас сонь зүйлүүдийг бас үзүүлэх болов гэж бодож байна. Ер нь яаж байгаа тэр DJ болцсон бэ? Заримдаа ингээд харахаар нэг тийм амархан юм шиг харагдаад байдаг байхгүй тий. Зүгээр ингээд зогсоод байгаа юм шиг. Яг нэг багын хөгжимд айгуу дуртай байсан. Бидний үед ч нэг ганц үздэг хөгжмийн суугч MTV байсан шүү дээ. Тэ 2000 онд 90-ад онд ч ерөөсөө MTV үздэг. MTV-гээс нэг өдөржингөө ингээл кассетнаас дуу бичиж ингээ зургаттай ойртуулаад бичдэг. Тийм л дуртай хөгтөөс. Тэгэл ер нь тэр DJ болохоос ч өмнө айгүй олон юмнууд оролдож үзэж байгаа нэг урлагийн анхны бид нар чинь брейк дэнсийн хамтлаг байгуулж үзэж байгаа. Тэгээд граффити зурж үзэж байгаа. Тэгж явж байгаа л ерөнхийдөө хамгийн сүүл DJ дээр буугаал. Тэгэл DJ хийгээл явж. Яг 2001 оноос хойш. Яг DJ чи яг хүмүүс харахад бол амархан л харагдана л та тий. Харьцангуй ингээл нэг юм тавиал тий дуу тавиал ингээл яг хүмүүс хэлдэг байхгүй ингээл дуу тавиал DJ чи айгу амархан бидтэй гээл тий. Яг зөв нэг техник талын юм бол амархан л та. Тэр нөгөө одоо юу гэдэг бид нар гар утсыг тий менюнууд руу н ороод энд ийм байдаг гэдэг гээд сурчдагтай адилхан. Нөгөө нэг хөгжмийг нарийн холих те тэгээд дээр нөгөө нэг тухайн одоо нөгөө нэг урд зогсож байгаа үйлчлүүлж байгаа одоо бид нар чи яг энэ нарийн доо бол нэг юм DJ хийгээд байгаа боловч хүнд үйлчлээл байгаа байхгүй уулна л те тэнд байгаа хэдэн насны хүмүүс байна ямар сонирхолтой юу гэсэд байгаа хүмүүс байна гэдгийг тааж мэдэж одоо хөгжмөө найруулж тавих те ямар он цагийн бүх он цагийн хөгжим байж ах хэвээр гих мэтчлээ ингээд айгу харагдах нь айгу амархан ирнэ. Ер нь бол DJ бол нэг урт хугацаанд байх тусмаа илүү үн цэнтэй болдог мэрэгжил. Ер нь бол тэгээ одоо 40 хүрчлээ гингүүт чи одоо DJ одоо хөгшөрчлөө болиг гэсэн байх. Одоо болиг гэдэг тийм ойлголт ерөөсөй байхгүй. Тий даяар бол 60 70 ч хамаагүй DJ нэр байж байгаа. Тэд нар бүр улам илүү нөгөө нэг тухайн он цагийн нөгөө нэг тий он цагийн нөгөө хөгжмийн урсгалтай ингээд өөрийгөө апдейт хийгээл хуучинтайгаа холиол ингээл яваад байхад бол DJ бол урт хугацаанд ерөөс ингээд бараг л насан турш юм гэж. Тэгээ өнөөдрийн манай студид манай Батболдын хөө манай Амар Минд ирсэн байж байгаа. Амар Миндийг хэдүүлээ сайхан хүлээж авъя да. За тэгээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл.
Like a cop car. Like a cop car. Сая ингээд бид нар сууж байгаад ингээд DJ яг ингээд оргиор тоглохоор их гоё үт юм шүү дээ. Бид нар сая чамааг ингээд сонсоод бид нар бүгдээрээ босч бүжиглээ. Ер нь яаж яагаад одоо энийг сурцсан юм бэ? Анхных нь одоо багш юм бэ? Анхныхан багш нь миний аав өмнө аавхан хөгжмийг оруулж байгаа тэгээд сурчсан хамгийн ихэнд амар YouTube-ийн бичлэг үзэж байгаа тэгээд аав нь тусалсан. Стилүүд ингээд сонь стилүүд байдаг шүү дээ. Одоо pop, rock, hip hop гэдэг ч юм уу. Чиний яг одоо ингэж DJ хийдэг стил гэж бас байгаа юу? Ямар жанраар одоо хийж яах вэ? Хамгийн ихтэй house тэгээд hip hop тоглоно тэгээд баг бүгднийг тоглоно. Мэдүүгийн мөрөдөл юу вэ? Том болоод ер нь ямар одоо мэрэгжилтэй болох уу? Эсвэл дан DJ-гээр явж байгаа. Би ингээд бас сонсож байгаа дэлхий дээр ингээд DJ нар чи ингээд маш их одоо мундаг том концертанд тоглож идэг. Тэгээ миний дүүгийн хувьд чи одоо Монголын хамгийн залуу DJ штэ. 11 настай DJ-дээ баяр хүргэе хэлээ. За миний дүүгийн мөрөдөл юу вэ? DJ гараал гэж үлдээ. Өөрөө гоё мөрөдөл байхгүй. Түрүүн аав чинь хэлжсэн хүн заавал одоо хөгшөрхөөрөө 40 хүрэхээрээ болно гэсэн юм байхгүй. Тэгэл 100 хүрсэн чи миний дүү чинь DJ-гээ хийгээл явах нь штэ. За тэгвэл дүүдээ амжилт хүсье. Тэгээд одоо ийм сайхан аавтай аав нь гоё авиасыг нь гоё дэмжиж байгаа. За аав хоёроо баяр хүргэе. Тэгээ мэд одоо гоё энэ кальпис сода гэдэг энэ гоё ундаа ууж байгаарэ. Одоо янз янзын нөгөө элсэн чихэртэй хийж үсэн ундаанаас илүү гоё юм эрүүл мэндийн манай нэвтрүүлгийн спонсор энэ ундааг мэд ууж байгаарэ. Баярлалаа мэд. Баярлалаа. За дүүгээ нэг тэрвэрчээ. Амжилт хүснэ. Дүүдээ. Аавд баяр хүрнэ. Нэг санаа араа ийм жоохон хүүхд мөртлөө яг бидний үеийн бид нар ч одоо дээр үе одоо чи мэд манай бая бид бая ээлгээ бид нар ч одоо бас айд 80 оны үе чинь DJ хийдэг байлаа шүү дээ. Тухайн үеийн дөрвөлжин кассетаар. Кассетаар ийм бүр байхгүй бах туу. Ийм байх. Өө тэрнээс чи хоноо араад дамрууд арай л хитэрнэ. Ингээ яаж хийдэг юм бэ? Яаж хийдэг тэр? Одоо яг одоогийн шиг ийм гоё хойлон бит мэдэн байхгүй ш яг мэдрэмжээр. Яг мэдрэмжээр. Бас болно. Болно тий. Гэхдээ мэдрэмжээр 2 3 хүн нийлж нэг нь хөгжмөд байхад нөгөөх нь олж яадаг ч юм уу тий. Тэгээ нэг юм гайхлаа. Яг тэгэхээр бидний үе тавьж исэн хөгжмүүдийг орчин энэ олон эффектээр ингээ тавиад байна шүү дээ. Яагаад та нар бүр тийм дээр үе юмудыг ийм жоох хөвгөдөд тавиад байна одоо? Тэг яг уу одоо нэг ийм юм болоод байгаа нөгөө яг уу дэлхийд даяар л да тийм нөгөө нэг хэсэг бол ингээд дуу хөгжим чи өөрөө асар гоё аялгаутай байлаа л да тийм. Тэгээ сүүлийн нэг за миний мэдхээр нэг 5 6 жил ер нь бол дэлхийд даяараа хөгжим өөрөө аягүй аялгауг болцсон. Тэг аялгау нөгөө үлдэц байхгүй тийм. Бид нар нэг хөгжим чи ингээд бидний хүүхэд байхад тэ том болоод ингээл задгуулаа сонсдог те бидний мэдих одоо нөгөө Улаанбаатарын үж хөгжим бол одоо бидний дараагийн үе ч гэсэн ингээл яваалах хөгжим шүү дээ те аялгуул те тийш дээ. Тийм яг уу тэр нөгөө аялгауны нөгөө нэг урт хугацаанд амьдрах чадвар байхгүй болсон сүүлийн үеийн хөгжимд бол яг уу илүү их нөгөө ашигуд айгу гой сонсож ирэх бидний сонсож өссөн хөгжим чи одоо стил одоо химнэл тэгэл одоо нөгөө нэг гой сонсогдох байдал нь илүү их давмгайлаад хүнд үлдэх. Тийм илүү их нөгөө хүнд үлдэх тэр нөгөө нэг илүү их тийм нөгөө сүнслэг юм нь илүү бага болцсон. Зөв. Би ингэж ойлгоод идэв штэ баталтаа.
би энийг бас буруу ч хийж магадгүй. Ер нь 2005 оноос хойш энэ дэлхийн хөгжимд шүү дээ. Тийм Африк маягийн хэмнэлэг орж ирээд хуучин Америкийн дуунууд чи их тийм гоё дуунууд байсан шүү дээ. Маш гоё сонсоод байдаг. Тэгээ сүүлдээ бол одоо би тэр актер хөгжмийг чинь сонсч чадахгүй тэгээд хөгшрөөд байгаа болов уу гэж сүүлдээ өөрийгөө бодоод байдаг. Жишээлбэл яг дэлхийн хөгжмийн хамгийн гоё үе байсан нь 60-аад он гэдэг байхгүй. Би тэр яадаг үнэн гэж бод. Яагаад Beatles, Rolling Stones тэг хүү дэлхийн хамгийн том хамтлагууд 60-аад онд гарсан. Тэр үед Pink Floyd энэ тэр 60-аад оны сүүлээс тийм үү. Тэгээд тэрний дараа 70-аад он жоохон унтсан баг хамгийн мундаг хамтлаг Led Zeppelin. Гэтэл яг 80-аад он бидний үед одоо тэр ихэнх oldies гэдэг ихэнх диско юм бүжиглэхэд дуунууд чинь 80-аад онд дуунууд байхгүй. Сая ихэд одоо яг саяын эфир дээр гарах дуу биш уртлын байсан 2 дуу гэхэд яг бидний дискон тавьдаг тийм бидний дискон тавьдаг дуунууд явж байгаа байхгүй юу. Тэгэхэд би санагдлаа л да. Ээждүүд тавих юм уу те? Тэгээ яг нэг дуугаа нөгөөдөө толж байгаа бидний үеийг дийж яа. Тэгээ үе юм байна. Одоо нэг бол ингэдэг байхгүй. Нэг дуу тавьж 9 шидийн эффектүүд 9 шидийн бит мит хожоод луп муп ингэ явчихдаг байхгүй тий. Тэгэхээр надад ямар сонин айгуу гоё байсан гэхээр 11 настай хүүхэд бидний үеийн хөгжмийг мэдрээд тэгээд тэргийг энэ олон юмыг холиод бүр гоё болгож чадж байгаа гэдэг айгуу гой санагдсан байхгүй тий. За үнэхээр одоо сайхан байна. Тэгэхээр жишээлбэл одоо ийм байхгүй. Paul McCartney Jay-Z-тэй үлдээ дуу хийхэд хоох энэ Jay-Z ямар мундаг юм бэ? Цоош нь хинч мэддэхгүй хүнийг одоо өөртөө хамтар тогтоо гаргаж ирлээстэй гэсэн яриа гараад бацаар дасан Paul McCartney хинч мэддэхгүй. Гэтэл юу вэ? Дэлхийн 1 номерын том стар байж штэ өнөөхөн тий. Тэгэхэд энэ орчин үед чинь одоогийн чинь бүр огт мэдхгүй. Би яг тийм бодолтой айгу дотроо гутарч ирсэн байхгүй юу? Хамгийн гоё үеийг орчин хүүхдэд мэдхгүй байна даа. Гэтэл сая танаа хүүг хараад би яг айгу баярлж байгаа байхгүй. Боох ийм жоохон хүүхд ийм те бидний огт мэдхгүй ертөнцийн хүүхдүүд бидний хөгжмийг хэрэглээд энийг мэдрээд ингээд тоглож чадж байгаа. Надад бас амар гой санагдлаа нэр. Надад ялангуяа юу гэж санагдаж инхээр одоо ингээд бидний ингээд аав ээжүүд ч юм уу ингээд ажил төрөл мөнгө төр гэж явсаар байжгаад хүүхдийнхаа тэр мөрөөдлийг орхичдаг. Миний хүүхд чинь одоо том болоо ямар мэрэгчтэй болох юм гэсэн нэг юм худлаа юм яваад байгаа байхгүй. Тэгэхэд одоо хүүгийнхаа мөрөөдлийг дэмжиж ингээ хамтдаа явж байгаа чи үнэхээр одоо бас үлгэр жишээ аав хүн байж тээ манай Батарт тий. Өстой гоё байна. За манай Жавхагийн маань хувьд одоо ярих юм их байгаа. Жавхаа маань одоо юу гэж ихээр маш мундаг сайхан одоо дуурийн дуу чинь. Би Жавхагийнхаа бол бас фэн нөхгүй да. Нет твой взгляд, неподкупный знаком. Может, я и так, только моложе. Не всегда мы себя узнаем. Ничто на земле не проходит бесследно, и юность ушедшая все же бессмертна. Как молоды мы были, как молоды мы были. Нөрийн дуу чинь Тэ яг мэрэгжлийн дөрөө дуу. Би нэг ингэж асуумаар санагдаад байгаа. Зарим хүн ингэдэг штэ. Би ингээд Америкт лаг байсан. Би тэгж хармаар ажил хийгээгүй гэдэг ингээ худлаа бэдэг гэдэг байхгүй. Бүгдээрээ л ажил хийдэг штэ. Америкт очсон. Тэгэхэд манай Жавхаа маань өөрөө Солонгост одоо барилга дээр ажиллаж байсан. Японд барилга дээр ажиллаж байсан. Бас таксинд явдаг гэж байгаа. Тэгээ би Жавхаагаас ингэж асуумаар байгаа. Дуурийн дуучнаараа ингээд яхад орлого тийм муу байна уу? Ер нь яагаад бас ийм давхар ажил хийдэг юм бол тэрний гол учир юу нэ? Одоо яг түрүүн яриа хамгийн түрүүнд яриа эхлэхэд ах хэллээ шүү дээ тий. Америкийн одоо Холливуудын кинонууд яагаад юм алдартай? Энэ бол цэвэр гоё бизнес болцсон. Монголд тэгэхээр нэг хүн ам цөөгөөс сууж болдго юм уу? Ер нь яг нөгөө юм манай Монголын урлаг яг бизнес болтлоо хөгжиж чадаагүй. Одоо бидний мэддгээр нэг зөвхөн нэг халдуурны хэмжээнд ч юм уу тий бидний ярьж заншснаар яг тийм хэмжээнд л байгаа тий. Яг л сонсох гэсэн нэг мөнгө нөлөөд байдаг. Бүр яг нөгөө яг бизнесийн чиглэл рүүгээ одоо ер нь бол орохгүй л яваад л байна. Гэхдээ нэг бас хүн ам цөөтөөгөөс бас болж явах шиг байна. Ялангуяа нэг сонгодог урлагийн чинь тий сонгодог урлагийг нөгөө сонирхдаг хүмүүс
бага байна. Одоо сүүлийн үе нөгөө бидний хэлдгээр жинзи тэгээд доошо тэр үеуд бол бүр л их баг мэдхгүй шахуу байна. Тэгээд нөгөө нэг одоо яг саяны хэлдэг шиг юм хэмнэлтэй өөрөө залуучуудын өөрөө их шуурж байна. Яг нөгөө бидний дуулдаг нөгөө гоё аялалгуудаа ингээд үн дэмжээтэй яг ийм одоо хүний дээд потенциалаар ингэж дуулдаг тийм юмнуудыг нөгөө мэдрэх нь их маш бага болсон байна. Тийм учраас бас нөгөө нэг яг энэ чинь хүний л амьдрал юм чинь тэгээ нөгөө гэрийн орлого тэгээ орлого ингээд багасаал буурна. Тэгэхээр ч одоо тэгээд ямар хүнээс мөнгө гуугаад төвчилтээр биш. Тэ би дуу чив чи би одоо яах яа хаанаас гарч мөнгө болох юм хүнээс мөнгө гоох юм биш гэж гэртээ одоо эвдмээргүй шүү дээ. Тэгэл одоо надад одоо жишээ сая би нөгөө UB Capt явсан тэгэнгүүт машин байна. Тэгээд тэр машинаараа орлого олж болж гин аппликейшнээр шууд бүртгүүлээд явж болж гин болж гин тэгээд явсан. Тэгээ бас зарим хүмүүс жишээлбэл таны машин цуучаад гоо та яагаад ингэж таксинд яваад байгаа гэдэг ч юм уу бас тийм асуух уу? Асуун яг таних юм бол тэгээд ер нь бол ихэнх нь яг тарихгүй тэр чинь угаасаа ингээд нөгөө Black-аар явахаар ч нөгөө үнцэнтэй маш VIP гэдэг таксигээр явахаар заавал нөгөө ингээд маск зааск зүүцсэн байх шаардлагатай. Тэгээд ер нь баг болж игэл үнтэйгээ үйлчлүүлэгчтэйгээ нэг харилцаа үүсэхгүй нэг юм ярихгүй дуурахгүй шахуу ер нь явдаг. Тэгэхээр ингээд уршаа хараад ингээд явж байгаа юм чинь тэгээд араас нэг баг манай монголчууд ч их нэрлэхгүй шүү дээ тий. Би тэгээгүй мэгээгүй гэл ингээл тэрүүгээр нэг бахарах гэдэг. Би бол одоо жишээлбэл 2 жилийн өмнө Америкт очиод би бас нэг эдэн найз нартайгаа бас байж байгаа нэг онгоц нисээд бас нэг гадагшаа авах гэсэн чи аялал хойшлогдоод. Тэгээ би нэг 14 хоног бас нэг доор дош хийж үтсэн. Тэгээ доор дош хийгээд бас тухайн үедээ нэг $1000 олцсон мөртлөө би бас юуг нь ойлгосон гэхээр доор дош хийсний дараа тэр орон нутгийнхаа яг аль замаар алиугаар нь явал юу вэ? Тэр маш их юм сурдаг юм байлээ. 14 хоногт $1000 хэрч бас зөндөө мөнгө шүү дээ 14 хоногт. Зарим найз нар маань хэлж илээ чи их бага орлсон байна. Бид нар чи $1000 чи ер нь гэдэг нэг 5 хоногт манагт 4-5 хоногт л олцдог гэж байгаа байхгүй юу? Америкт машин байна гэж бас тийм амар хэд биш байхгүй юу? Тэгвэл ер нь ингээд Америк ч юм Япон ч юм ингээд өндөр хөгжилтэй орнуудад ер нь машин барихад ер нь маш эвтэйхэн байд юм лээ. Ягаад гэхээр нэг замын тэмдэглэгээ орц гарц те хаан зогсох ёстой хаан тий маш ойлгомжтой байдаг байхгүй юу? Ойлгомжтой. Маш ойлгомжтой байдаг. Одоо манад бол орж ирэл явхаар ингээд за энэ хаашаа ирэх гэж байгаа нэг тэмдэглэгээ байхгүй. Дохио өгөхгүй иргэн. Тий. Тэгээ баг тэрнээсээ болоод манайхан ч зүгээр хамаагүй дохиогүй эргэж мэрэгдэгч болцсон ч юм уу те. Тэгэхэд одоо би чи Японд очиод нэг жил байсан. Тэгэхэд энэ ч өөрөө ингээл машин дэрэг бариад явчихаа. Тэгээд анхандаа бол бариад явхад нөгөө машин явах юм бол дагаа явчихна. Тэр чинь нөгөө эсрэг урсгалтай шүү дээ. Дагаа явчихна. Машингүй ганцаараа явахаар эхлээд нэг жоохон эвгүй байдаг гэсэн. Тэгэл тэмдэгнүүдийг харж эхлээл. За ер нь тэмдэгээл унших юм бол явчих юм. Ямар тэнэггүй явчих юм бэ гэдэг. Тий. Үгүй яг л нөгөө нэг замын тэмдэглэгээ тий. Google Map ашиглаад явчихсан шүү дээ тий. Тэмдгүүдийг хараад тэгээд давхар Google Map-тай тэгээд бүх тэмдгийг хараад тэдний бол зогс гэсэн дүрэн бол маш их сайн үйлчилдэг. Тэгээд зогс тэмдэг дээр зогсохгүй байх юм бол ер нь бол Японы цагдаа нар ингээд дандаа нуугдчихийдэг ингээд. Баашингийн цаанаас ч юм уу ингээд шонгийн модны цаанаас ч юм ингээд нуугдаад байж. Манайх шиг ингээд ил гарцсан ингээд баг ер нь зогсдгоо. Тэгээд нөгөө нэг дүрм зөрчих нь ер нь байдгүй учраас ганц нэг дүрм зөрчиж байгаа нэг нуугдж ижил барихгүй бол ил байх юм бол угаасаа дүрм зөрчихгүй шүү дээ. Тэгээд нуугдж байгаа хэрвээ дүрм зөрчих юм бол шууд гараад ирдэг. Тэгээд шууд араас нь моциклтэй дагдаг юм. Ажиллаж байхдаа яг юу хийж сурсан? За би барилга дээр нэг одоо Япон нэг хэлдгээр нэг геймбан дээр нэг Koken гэдэг гадна талын нэг юм Passat. Тэгээ Passat-ны завсрах силиконыг хийж исэн. Тэгэнгүүтээ зам хийсэн. Тэгээ нураалт хийсэн. Тэгэл ер нь бол хийж болох бүхэл зүйлийг сүүлдээ нааша нилээ явах төгчөөд ажлуудаасаа буучаад ошоо ихчиндээ очсон байж захта нэг айл хадлангаа хадах гад хашааныхаа үсийг хадж чадахгүй нэхэр нь хадлан хүртэл хадж иглээ шүү дээ. Тэгээ шууд автомат явахаар нь тий 3 жилийн өмнө тий байсан бах тий Японд. Тий 2023 онд. Тий тэгэл би яг
чамаг фэйсбүүкээр мэддэг болоод ямар мундаг юм бэ? Урд нь нөгөө Universe нөгөө басгаагаа 10 онд тэмцээд орж ирсэн тий. Тэр төрүүлж ирсэн. Тий, тэрнээс ч хойш мэддэг байхгүй. Тэгээд тэнцээ ажил хийгээд ингээд залуучууд би яг чамаг дуурайгаасаа гэж бүр чин сэтгэлээсээ боддог гэсэн. Үнэхээр гоё байгаа байхгүй. Тэгээ урж өдрөө нэг хэлсэн ч үндэ манай хүн нэг жоохон сохтуу нөхрийг энэ хүнийг яа цэрээх вэ гэсэн гэрийнх нь гадаа тэгээд нөгөө буулгаад хайж чадахгүй. Хөл амар үлээн байж тэр. Тэгээ гэрт нь нөгөө эд тачгин жах үед байхгүй. Тэгээ гэрт нь оруулж өгөөд эхнэрт нь хүлээдэг тэгэн гол нь би зүгээр ингээл гүйлгээл харцдаг шүү дээ. Тэгээд айгүй их баярлсан. Ямар монд гэдэг олон хүмүүст бас үлгэр дөөрөл тий. Тэгээ яг нөгөө нэг хүн чинь за ингээд үйлчлүүлэгчээ гэрт нь ирсэн гэсэн тэгээд угаасаа нөгөө сохтуу үний чи авир ямар байлаа тий. Тэгээд нөгөө нэг буух би хаана байгаа ингээд миний машин хаана байгаа ингээд нөгөө яг суугаад тасарцсан. Яаж яагаад би нөгөө нэг даарчих байх гээд цонхнуудаа хаангуудаа нөгөө пар тавьчихсан. Тэгэнгүүт тэгээ бүр унтаад өгөхгүй. Тэгээ гэрийн гадаа ирж байгаа баг 30 минут нөгөө дуулдаг молдог залуучуудын тэр нэг хайрцагт орчдөг тий. Тэрийг аягаа эвдэж байгаа байхгүй. Зарим хүмүүс ингэж хэлдэг байхгүй. Америкт очихоор манай хэдэн найзуудын чолооны үйлдвэр дээр манай яг одууд гэж ярьж байгаа нөхдүүд очиод нэг сар чулуун дээр ажиллаж байгаа буцдаг. Тэгээд заахаа намайг битээ хэлээр юм илэргээд. Тэгээд тэрэгтэйдэг байхгүй. Тэр нэг хичээд байхan байхгүй. Одоо жишээлбэл хүний амьдрал шүү дээ. Гоо Холливуудын тэр одоо эсрэгээр хүмүүс баярлдаг болсон. Тий. Хүүхдтэй үзэх чинь хардаа. Би нэг юм. Манай баянаас ажил. Би нөгөө UB Cap гэснээс би сая нөгөө ерөнхийдөө дэлхийн аврагт явж ирчээд бас би ч ер нь одоогоор ажиллагаа байгаа байхгүй юу. Тэгээс хит ханаг бас UB Cap-т явж үзсэн. Тэгээд би чи нөгөө орон нутгаас ирээд 2 жил Улаанбаатарын иргэн биш шүү дээ. 2 жил болж байгаа болохоор хотын зам сайн мэдхгүй. Гэхдээ нөгөө Google Map ашиглаад ингээд яваад байсан л да. Нэг хэд хоног явсан. Тэгээд бас замаа сайн мэдхгүй болохоор жоохон хэцүү юм байлээ. Хүмүүс зарим янз бүрийн замтай ааштай хүмүүс сууж штэ. Хөдөөнийх юм уу чи ингээд зам мэдхгүй ажиж одоо яах гэж бараг UB Cap явдаг юм ингээд загнуулаад тэгээд буу штэ. Тийм байлаа. Тэгээд манай UB Cap чинь биш нөгөө Google Map чинь манай замууд бас нөгөө нэг сүүлийн үед апдейт хийгээгүй юм байлээ. Тэгэнгүүт нөгөө хуучнараа заагаад дэрүүгээр нь заримдаа нөгөө тойрж морж явах тохиолдол гарна. Тэгэнгүүт нөгөө үйлчлүүлэгч чи уурлах тийм тохиолдол бол ер нь дийлэнх нь. Тэгээд айл болохоор аргыг нь олоод тэгээд хэрвээ орон суугаал таньчих юм бол тэгээд өөстө сайхан хов бодзаал тий заалгаа тэгээд ганц дуулаад өгчөөч гэдэг дуулж муулж өгөөл тэгэл явж байгаа. Зарим одоо дэлхийн тэр том одууд чи одоо Harrison Ford чинь айл нүүлгдэг ажил хийж исэн. Tom Cruise ингээл мундаг бас чинь Rod Stewart дандаа л тий штэ тий. Ер нь бол тэгээд тэрнээс ичдэггүй байхгүй. Ямар ч болохгүй тэгээд ажил хийгээд мөнгө оллоод тэрүүгээр амьдралдаа дэм тус хийж байгаа тэрнээс ер нь ичих тийм юу юм байхгүй шүү дээ. Хүн адилхан хөлсөө туслуулж мөнгө олж ийн тэгвэл их багуу гэдгээс л хамаарах баг. Тэрнээс биш. Хэдүүлээ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад байна штэ. Залуучуудыг битгий одоо зүгээр суугаач ээ, ажил хийгээч ээ. Энэ ичих юм биш ээ гэж сайхан уриалчих л да, тийм ээ. Бас нэвтрүүлгээрээ. Надад нэг сая ярианаас нэг юм бодогдлоо. Энэ Монголын зах зээл жижигхэн гэдэг нь шүү дээ. Тэр үнэн. Бид нар яг энэ дотроо үзээд байх юм бол нөгөө юу лээ тамийн тоогоо үлгэрээсээ гарахгүй байхгүй. Гэтэл дэлхий бол асар том зах зээл, хязгааргүй зах зээл. Манай бүх салбараар. Тэгэхээр бид нар бол шүү дээ зөвхөн одоо бол бид нарыг би зүгээр гаднаас ирж харахад манай зах зээл бүр үнэхээр бүх юмар бараг чинээндээ тулчих. Одоо бид нар дараагийн гарцвал дэлхий рүү гарах хэрэгтэй байхгүй. Гэтэл манад хоёр талд мангар том хоёр зах зээл шүү дээ. Ялангуяа хятадын зах зээл. Маш том зах зээл болж гарч ирж байна одоо. Энийг бид нар хангах хэмжээнд зөвхөн хятадын зах зээлээс бид нар дараагийн бүх том юм олж болно. Миний энэ нөгөө Hollywood гүгээд очиж энэ байхгүй. Монголын кино дэлхийд гарах цаг нь болцсон. Өөр арга байхгүй. Яг 3.5 сая долларын зах зээлтэй киноны үйл. Тэгээд нодлон одоо худлаа биш бол нэг хүний хэлснээр 150 кино хийгдсэн байна. Бараг 80-аас дээш хүн шатж байгаа байхгүй. Энэ хахаас 169 миллиард долларын зах зээл. Киноны зах зээл, кино видеоны зах зээл. Тэгээд тэрлүү бид нар гарах юм бол бид нар улсаараа нийлж хязгааргүй их мөнгө боломж байгаа байхгүй. Тэр бол ганцхан кинон дээр биш, баг бүх салбар дээр. Хоорондоо бид нар нэг бие биенийхээ Монгол дуудаад байгаа болохоос ш нийлж ягаад нэг өөр юм хийх байгаа. Өөр байгаа байхгүй. Энэхээ хувьд ганцаараа мундаг ажил тэр мөнгийг авна ш. Дэлхийн зах зээл би нэг дэмжихээс аргагүй л дурч. Улсаас нь
үнэхээр тэр киноноор одоо Холливуд руу өрсөлдөж юм бол тэгээд Холливуудын мундаг одоо найруулагчийн хөлсөлтөө, мөнх юмын төлөлтөө. Тэгээд энэ ч нэг кино одоо манад чинь юу л байна тал байна шүү дээ. Энд чинь тэр кино парк барил л да. Тийм ээ? Одоо говийн кино хийх юм бол энэ чинь маш том кино парк барьж л да. Одоо энэ шал дэмий энэ мөнгө төгрөг нь боржуур гэж ингэж зүвгээр байсан юм ингэж сольж ирсэн. Тэр мөнгөөр нь тэнд кино парк барил тавьчих л да. Тэгэх юм бол дэлхийн хүмүүс хаана ч кино авах уу гэж байгаа. За гой талтай ийм газар байна уу гэд мэдээж хайж байгаа шүү дээ. Тэгэл Монголын тэр кино парк дээр чи ирээл киногоо хийн шүү дээ. Ингээд мөнгө болоод ирж шүү дээ. Манай нутаг бол камер дээр ямар гой гаргана гэж бодож шүү. Дээр нь хаач дэлхийд байхгүй соёл байна. Түүхийн соёл юм уу те энэ бүх юм байна. Дэлхийд байхгүй гой түүх байна. Тэгээ энэ боржуур гэж ярихад яг л ярьж байгаа байхгүй. Тэр боржуурын нэг хідэн тэрбум сонгуулийн мөнгө болохоос баахан хэдэн хулгайч нэг тэжээдэг тэрийг болиулах хэрэгтэй байна. Тэгээ манай Энки ахын хувьд ч нөгөө Холливуудын маш олон одоо бас жүжигчид гой төслүүдийг монголчуудад танилцуулж хийжсэн. Одоо хамгийн гол бас ирж явах ингээд Америкта олон жил амьдарч байгаад ирэхээр залуучуудад яаж Холливуудын кино зохиол бичих вэ? Яаж одоо продюсинг хийх вэ? Бас их олон гой сургалтууд хийж байгаа. Та тэрийгээ бас тодруулж яриач. Ер нь яг нөгөө манай киног ингээ харахад болохгүй юм зохиолд ирсэн байгаад. Манайх Оросын чиглэлээр, Европын чиглэлээр хангалттай мэдж байгаа. Тэр бас тийм буруу биш. Өөрсдийн гэсэн онцлогтой. Би ямар бодолтой вэ гэхээр одоо бид нэр энийг жоохон зах зээл рүү оруулаад зарсан мөнгө идэхдээ олдог хэмжээний төрийгээд. Тэгээд тэр аргуудыг заагаад байгаа. Энэ нь жоохон уданалдаа цаг авна. Гэхдээ явандаа ингээд кино зохиол өөрөө сайжраад эхлэвэл тэрийгээд дагаад бусад юм сайжирна. Кино зохиол муу ахтай бусдыг ярихын хэрэг байна. Бас нэг юм яриа байдаг. Та өөрөө кино хийгээгүй ээжж одоо юу солиороод байгаа юм бэ? Бар нэг манайхны нэг яриа байдаг штэ. Яг хөө би Холливуудын нэг кино Монгол, Америк, Япон, Францын авсан нэг кинонд ажилласан. Тэгээд Монголд одоо 2010 оноос өмнөх баг Монголын тоо гарсан том телевизийн нэвтрүүлгүүдийг Монголд авчирч хийсэн тийм ээ. Жулио Робертс Монгол Стивен Сигалын гих мэт. Тэр бол ямар гоё те. Би бол танаар бас бахархаж байгаа. Ягаад тэгэхээр Жулио Роберт Монголд ирээд тэр Монголын малчин айлд очиж малчин хүний амьдралыг үзчихэд би авцраагүй. Тэр авцрахт нь ажилласан. Авцрахт нь ажилласан байхгүй юу? Тийм. Тэр чинь бас л одоо нөлөөлсөн л байгаа байхгүй юу? 98 билүү 99 он шүү дээ. Тийм. 99 он байсан санаж байна. Тэр дэлхийн нийтийн анхаарлыг Монгол руу татчихээн. Одоо манайхаа ингээл юу гэдгийг янз янзын яамны ингээл хэдэн сая доллар ямар ч хэрэггүй хөлбөмбөгийн багт 2-3 сая доллар өгөөд тэгэхэд л тэр ажлыг чинь зүгээр ингээл хийчихэж байгаа байхгүй юу? Одоо Cisco Systems гэдэг Америкийн амар том компани дэлхийд ирүүлж ялгаа шүү дээ. Тэднийх бүх ажилтаа авцраад энэ Лас Вегас шоу гэхэд яг телевизээр тэр Жулио Робертсын нэвтрүүлгээд гараад айгүй том морь төмрөөр ингэж усан оргилын голт хийгээд тайзан дээр нь хагас гэр засаад манай Овог аймгийн тугнууд хийсээд тэр арга хэмжээ тэр чигээр Монголын уурсан амьсгалын жишээл болдсон байхгүй. Тэгээд таны маш том зуршлаа. Энки ахын бас хийсэн ажлын бас нэг голын би базаад хэлэхэд байна шүү дээ. Тэр нөгөө малчин ахуруу хүмүүс орж ирсний дараа дэлхийд дээр чинь тэр аутизмтай янз янзын тийм одоо өвчтөе хүүхдүүд их болж байна, маш их болсон. Тэгэхэд ингээд морьтой харьцаад, байгальтай харьцаад аутизм нь эдгэрээд яг ингээд сайхан болж байгаа. Бас тэр бас үнэхээр гайхамшигтай байгаа байхгүй да. Тий, үнэхээр одоо Энки ахтай нэг баяр хүргэжээ. Тэр аутизм надад хамаагүй. Тэрийг яриагүй. Тэр төрлийн нэвтрүүлгүүд бол Жулио Робертс. Тэгээ манай Жавха битэр чи бас нэг шинэ жилийн бас нэлээд олон арга хэмжээндээ таарахаараа ганц хоёр дуу тоглолчин бас нэг хөөрхөн төгөлдөр орж шүү дээ. Тэгээд би ч одоо төгөлдөр орчих хүн биш л дээ. Зүгээр сонирхох ч юм байхгүй. Тэгээд Жавхатайгаа хойлоо нэг ажил зүгээр айгүй гоё нэр. Хинтээ ганатагаа та хизээ тарцсан гэхээр нөгөө долгио ах хөрх юм талигч. Долгио ах маань хэдэн жилийн өмнөд чи? Юу 22 онд баг. 22 онд. Тий. Шикагод явж хагаад би нэг дүүтэйгээ ирсэн мэрхэн дүүний яваад очигээ би азар Калифорниас яг нэг хэдэн вино аваад очсон байсан. Тий. Тэгээ нэг улаан нэг цагаан вино аваад дахиад очсон чи дүүхүү үйс. Гурлаа ярьсан чинь 40 мянгатын 3 үеийн Долгио ах Энки ах битгаар ингээд 40 мянгатын 3 болсон гэдэг. Тэгээ би анх талцсан манер надад Queen тоглож үзсэн баг.
Тэгээд би Бенрийг тоглодог гэдэг анх удаа сонссон. Queen ч миний хайр байхгүй. Зөв. Одоо би Мариконд дурлчаад байж. Яг тэгдгээ нэг группээс нөгөө хамтлагаар нэг ордог байхгүй. Нэг хэсэг ингэдэг Эний Марикон. Ийм дууг ингэвд шууд явна. За тэр чи юу лээ? За шууд. За жавхан хойлоо штэ. За. Нэг шинэ жилээр бас нэг хийжсэн дуунуудаасаа нэг дуу үсэхгүй байлаа. За тэгье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Parla più piano e nessuno sentirà il nostro amore, lo viviamo io e te. Nessuno sa la verità, neppure il cielo che ci guarda da lassù. Insieme a te io resterò, amore mio, sempre così. Parla più piano, vieni più vicino a me. Voglio sentire gli occhi miei dentro di te. Nessuno sa la verità. È un grande amore, mai più grande. Ямар ч бэлтгэлгүй яасан шүү. Төгсөлөө хойлоо нөгөө яг тохироогүй явчихлаа. Ихтэй бас сайхан байна. Шууд дуусчихлаа. Баярлалаа. За баярлалаа. Мундаг. Миний хувьд бол одоо ийм алдартай мундаг дуучинтай ингээд тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг байлаа. Тэгээ хааны хааж юм гаргаад. Уучлаарай би асууж болох уу? Болгүй. Яагаад та нар урт цагааны гудамжийг нэрлэсэн? Урт цагааны гудамж гэдэг чинь ерөөсөө Улаанбаатар хотын түүх байхгүй. Яагаад тэгэхээр 40-50 мянга гэдэг чинь 40 мянган одоо метр квадрат талбай дээр ингээд анхны барилгын шав тавигдаад тэгээ нэг басандаа энэ 40-50 мянга төвийн урт цагаанаас чинь Улаанбаатар хотын хөгжил мөн одоо биднээсийн бас оюун тархинд одоо бас үүсэж исэн юм сэхэтнүүд олон мянган сэхэтнүүд энд бас өсөж төрж ирсэн. Бүх байшингууд нь би бол сүншигтэй гэж боддгийг. Ялангуяа одоо манай урт цагааны гудамж буюу одоо 40-50 мянгатын чинь одоо зүгээр ярьдаг л да. Одоо нийгмийн оюун санааг бол бүрдүүлж ирсэн. Монголын одоо хамаг алтан үеийн сэхэтнүүд бас энд амьдарч ирсэн учраас би бол одоо урт цагааны гудамжиндаа хайртай байдаг. Ер нь одоо бас та хэдийн хувьд ер нь урт цагааны гудамжиндаа анх одоо яаж танилцж ирсэн бэ? Анх 6 ах үйсэн шүү дээ. Хэдэн онд вэ? 83 онд байна уу? Хотод дээр. Тэгээ угаасаа хотын. Хотын юм уу? Тэгээд
5 төгрөгөөр авахулж лөө байлаа тийм дэс. Санаж байгаа нь тэр юм тийм үү? Хэдэн онд вэ? 80 онд 81 хоноо 82 онд нэг тэнийг хичээ зур ганцаар авах бол одоо хүртэл байдаг шүү дээ. Йоо яг хуучин урцгаан байшин дээр тийм бүр эндээс чинь бүр зорж ирж байгаад авахулж ирсэн тийм. Энд чинь зураг авдаг байсан, үсчин, ойлчин бүгд байсан тийм. Манай Баянагийн хувьд юу урцгааны гудамжтай яаж танилцсан бэ? 12 онд хамгийн анх нөгөө Солонгосын суу байлуулаар би чинь бас нөгөө ийш тийш тэмцээнд явдаг гэсэн. Тэгээ нэг виз мэдүүлэх гээд нэг валют солиулах гадал нэг урцгаан дээр ирчихсэн тийм. Анх 12 онд. Энки ах бол одоо яг манай хажуудлын байшин шүү дээ. Үлэг гүрэл нисэж явах үед энэ гэж яг л өдөр бараг л өдөр болгоо явдаг байсан тийм. Энки ах ч нөгөө хоршоол секцэнд явна. Энки ах ч биш дээ. Хажуу биш ээ. Бүр цэрдийн гал үед. Би хажуу цэрдийн үе байхгүй юу? Та хоёр ч нэг юм байна шүү дээ. Тий, ер нь яг нэг дошин дээр байгаа гэсэн. Тэр хавцаа гэсэн үг үү? Тий, ихтгэврийн баруун тал. Би одоо ихтгэврийн тал 40 мянга. Тий. Тий, 1-р 40 мянга, 2-р 40 мянга 50 мянга тий явчихдаг. Тий. Одоо бид нар бол яг 2-р 40 мянгагийн нутаг дээр байна. Манайх ч 200 байхгүй юу? Гэсэн үг үү? Ордноо. Нэг л газар. Тий. Гол нь бид нар яагаад хоорондоо их ойрхон байдаг бүгдээрээ нэг сургуульд явдаг байхгүй. Бүх байрныхаа хот өргөжөөд эн чинь нөгөө 2-р 40 мянга, 1-р 40 мянга тэгэхээр ингээр чинь нэг жижиг л газар байгаа шүү дээ ер нь. Тэгэхээр тэгээд хуучнаар бол бид нар ч одоо энэ хавь чинь 40 мянга л гэж нэрлэдэг. Тэгээд 40 мянга тэгэхээр ч одоо юу вэ? 40 мянга амынхан нэг айлууд л одоо тэр нэг хятадын хөрөнгө оруулалтаар хятадууд л барьсан юм байна. Тэгэхээр нэгсэн байгаа 40 мянган метр квадрат талбай дээр барилга барьсан учраас 40 мянгад 50 мянгат тэгээ 120 мянгат 220 мянгат гээд нэрлээд тэгээ тэр үед чинь ингэсэн байт юм байлаа. Нөгөө бал дарга ба штэ. Хятадуудаар бариулангуудаа Оросуудад за 40 мянгатай ингэчлээ гингүүд Оросууд тэгвэл бид нар наадахаас чи 3 дахин том газар хийн 120 мянгат 220 мянгат гээд ингээд нэг том гүрнүүдийн дотор чинь тоглолт хийгээд тэгээ бид нар чинь бас их буянтай хүмүүс юм ба тий. Том гүрнүүдээр байсан байгаа тий. Өрсөлдүүлээд бариад авчихсан шүү дээ. Энэ 3 дахь хорлыг гар өсөх зурулсан гэж байгаа шүү дээ. Хормын ордон, хүүхдийн ордон бүгдийг автсан гэд ярьдаг шүү дээ. Одоо ч би сонсч байсан. Яг ийм түүхийг бол мэдэхгүй шин чинь тий. Анх удаа сонсч ийм байгаа юм байна. Талбайгаар юм байна тий. Сэхэтнүүд дээр нь одоо дипломат тий ер нь тухайн үеийн нийгмийн элит давхарга яг 40 мянгат байсан. Тэгээд тэрний хүүхдүүд нь одоо маань мэтүүд. Тэгээ бид нар чи ерөөсө гаднаас хөгжим орж ирнэ, мод орж ирнэ, гадагшаа оюутнууд явна ихэнх манайхан. Тэгээ соёл 40 мянгатад орж ирээд тэгээ цаашаа сардаг байсан баг. Тэрэндээ л байгаа гол нь. Нэг гоё манай байран дээр нөгөө манай хажуудлын продюсерд байна шүү дээ. Нөгөө ахлам. Нөгөө Орос чихрийн цаас хаанаас олсон гэдэг нэг зоддог шүү дээ. Цэндээ хүүгвагийнх тэгэл одоо давг жамцгай, үер киноны одоо боолдоо өгөн гиндангуй тэгээд одоо дандаа тийм сайхан хүмүүстэй бид нар чинь бас өсөж бүх юм 20-д огт нөгөө пенсимент зэдэр чи бид нар одоо манай ах нар дээр ирээд бид нар чинь жоохон хүүхдүүд юугаа сонсоод байгаа мэдхгүй нэг гоё юм сонсоод тэгэл тэндээс л ихсэн байхгүй. Айл 60 пензар ингэж идэг гэсэн. Бас DJ байсан биш. Өдөр чинь ингээл явж ингээл хөдөлгөөл нөгөө нэг бас DJ л болж байна. Тий. Тэгээд тоглолдог гэсэн. Тэгэл нэг мэдгээд зүү пенснууд бүгдийн зураг хийсэн. Оо тэгэл муугийн л шүү дээ. Тэгээд нөгөө нэг удаа их чи юу гэдэг лээ. Нэг юм Кургсоор жижиг нөгөө юм цэнхэр. Тий, тэмүүг номны завсар, сэтгүүлийн завсар. Тэр кургсоор орчин нэгдэг. Тэгээ манай чи нөгөө рентгены юуд чэйж байсан рентген. Орсууд чи тэрэн дээр бичлэг хийж байдаг гэсэн байхгүй. Тэгээ тийм орж ирдэг байсан шүү дээ. Тэгээ рентген зурганы пилот. Тэгээ тэрэн дээр хөгжим. Тэгээд тэр соёл эрдэнэ бэдлс медицийн пенсиондар бол зөвхөн хүрчихгүй шүү дээ. Тэр чинь хүрх юм бол тэгээ болох шүү дээ. Тэгээ ах нар л үлддэг. Манайд хараад суу. Золбоогоос нэг юм асуу гэж бодоо. Сэдвээ жоохон өөрчилчихгүй дүүлээ. Яасан гэхээр биш дээ. Нөгөө та чи ингээл гямлаа руу ингээл өндөр хайрхан руу авирал идэг. Шерпа гэж нэг актер хүн байж тээ. Одоо 40 50 гарцсан улсууд байж идэг. Тэр улсууд ер нь тэр улсуудгүйгээр ер нь авирах орн боломж тэрийг нь бодож ирсэн үү та? Шерпа үндэстэн чи одоо өөрсдөө болохоор бид нар Монголоос гаралтай гэж айгаа бахархаж ярьдаг байхгүй юу? За. Тийм тэгээд тэр яг нарийн түүхийд бол би мэдэхгүй.
яг үнэхээр Монголоос гаралтай юм уу, төвд гаралтай ч юм уу тий тэрийг мэдэхгүй. Зүгээр Шерпа нар тийм дайч ус үт. Үнэхээр одоо би тий одоо Непал зүр нэг 4000-аас дээш 3500-аас дээш 70 төвчнөөс дээш яг тэнцээ амьдэрдэг усуд тахгүй. Тэгээд ерөнхийдөө бол уул усаараа одоо сүүл тэр хүмүүс Эверест авирж ирснээс хойш үндсэндээ тэр хүмүүсийг гайд хийж, Шерпа хийж, одоо Ширва үндэстэн л гэдэг байхгүй. Тэгээд тэд нар гайд хийж амьдрал авахгаа залгуулж байна. Тэгээд тэдний уушгины тэр цуснд улаан эсмэс нь арай өөр байдаг гэж ярьдаг юм билээ. Хүчтэй баг нөхцөл амьдрал. Тэгээд ерөнхийдөө яг Шерпа гэдэг хүнтэй ууланд авирна гэдэг чинь бол яг үндсэндээ дуучин хүнийг дагж дуулж сурдаг үстэй. Яг тэрнтэй адилхан ууланд яг тэр зам мөн замаас гадна одоо тэр хүчилтөрөгчийн боллоо биш үү? Тэр чинь хэдэн цагт ажиллах уу? Салтсан байна уу? Энийг ингэж бие биенийхээ хянаж явдаг байхгүй. Зөвхөн минийхийг чинаад явах юм баггүй. Би бас нэг Шерпагийнхаа тойруулаад үзээд тийм үү? Нэг ийм сургалт аяанда явждгийг. Тэгээд ингээ бие биендээ тусалж бие биенийгаа дэмэнтэл тэр хайрхан руу авирдаг. Тэгээд хамгийн дайчин чанар нь гэх юм бол энэ Шерпа үндэстэн одоо хоёлоо тийм үү? Гусээ дээшээ гарыг. Тийм гусээ. Өхвөл хамт өхий. Авирвал хамт авирыг гэж шийдвэрийг гаргадаг ер нь спорт баг байхгүй хаа. Тэд нар бол тэгж чаддаг байна. Тэгэхээр Шерпа нар бол үнэхээр мундаг. Тэгээд сэтгэлгээ нинжин сэтгэл нэг амьдралыг ойлгох ухаан одоо тэр дээрээс тэр үхэлтэйг ойрхон байгаад хүн чинь үхэн гэхээ мэддэг байхгүй юу. Тэгэхээр чи манайд чинь үхээ мэдхгүй шунаад байгаа зү хүмүүс чинь бүр ингээд тийм шүү дээ. За нэг 70 нас 70 юм уу 80 настай хүн чинь хамгийн максимум нэг 90 100 хүрэл хүн үхэж шүү. Тэгэхээр Монголд бол жоохон тэр одоо хүн нэг мөн чанараа жоохон алдчихад байгаа юм болов. Тэд нар болохоор тэр үхэлтэй маш ойрхон байдаг болохоор хүнийг хайлж чаддаг, инэрж чаддаг. Энийг амьд байхтнаа сайхан хайрлчихсан тий. Энд айгу үнийг ойлгоцсон. Тий айгу удаан энд гомдож яах юм тийм биз дээ. Ингээл одоо ингээл жижиг юм бодоо. Тий. Тий ингээл байхгүй болч тийм байж. Тэрнээс нөөмөө сайхан хайрлаад авъя гэх тий. Тэр Шерпа байхгүй бол айдын хэдүүгээр нэмэгч гэсэн үг юу? Айлын? Ирсэн. Тэр яг 2 3 8000 авираад ирэхэд бол хүн жишээ нь дараагийн удаа Шерпаагүй явъя гэсэн тэр юм байж болно. Тэрийг одоо тэдөө гэж тогтооход бол айгүй хэцүү. Тий. Өөрийн одоо жишээ нэг жуулчин шиг явж болохгүй шүү дээ. Энд чинь 2 3 жил бэлтгэл хийж тэгээ дээрээс нь одоо нэлээд хүчний бэлтгэл, уулын бэлтгэл, амьсгалаа задлах тэгэл энэ хүчил төрөс одоо жишээ нь нэг дуучид ингэдэг штэ. Уушгаараа дуулна гэдэг үстэй. Эндээс ходоод носооч гаргадна гэдэг тий. Яг тэрнтэй адилхан тиймэрхүү бэлтгэл хийдэж штэ. Одоо энийг тагалцдаг байхгүй юу? Хамраа таглана. Тий, тагалцохоор чинь бид нар чи эндээс ингэ яриад байгаа үстэй. Би одоо гэж ярихгүй штэ. Яг тэрнтэй адилхан энийг чинь ингэ тоглоод ингэ маскад орцгоо гэдэг ингэ энэ уушг чинь хөрх юм бас жоох ажиллаж өгч байгаа байхгүй. Тэгээд яг энэ тиймэрхүү бэлтгэл хийгээд ирэхэд тэнцээ очиход нөгөөд чинь шал өөр хүчтэй уулын тэ багаж хэрэгсэл юу хэр хүнд байдаг. Тэрийг үзүүлэх боломж байгаа. Би харин нэг хэдэн ойр зурх юм аваад ирсэн байна. Очиж үзэх үү хоёлаа. За тэгье. Энэ болохоор ер нь бол 8000-аас дээш ууланд өмсдөг гутал одоо жишээ нь дулаалга гэж чи одоо энэ доторлын нэг онгоолгод үзсэн. За тэгье. Ерөнхийдөө мэдэгдэндээ хасах хэдэн градустай одоо энэ төсвөртэй вэ? Энэ бараг 50 60 гэдэг. Тий. За. Жишээ нь одоо энэгээр чангална гэсэн үг. За, энэгээр чангална. Тий. Энэгээр чангална. Тий. За. Одоо жишээ нь өгсгөд хоошоогоо гүүхгүй тийм үү? За. Байлгыг гэх юм бол одоо ингээд уруудахад ингээд урагшаага тулаад хөл өвдөн штэ. Тэгвэл бол одоо энэ хавийн чангална ч гэдэг юм уу те одоо энэ бомоор нь чангална. Энэгээр чангална. Тий. Дээшгэд энэгээр нь чангална. Чангалах юм бол айгүй ингээд сул тийм жоохон холхиотой тий. Тэгээ бид хөл дэвтэйхэн байлгах чадвар. Одоо энэ сүүлийн үед гарсан гуталтай
3 давхар байгаа энэ чинь дотор талтай. Ер нь их өндөр зардалтай спорт байна тий. Тий, Одоо гэмлэр руу гарлаа гэж чинь 50,000 ногоон төлж иж гарч байгаа үстэй. Гэтэл бид нар чинь сэргэлдэн шүү дээ монголчууд. Яаж сэргэлдэх вэ? Доошоо байна уу гэж байгаа. 20 мөр болгочихоо. Гүү 20 мөр болохгүй 35 мав орчим болгоо шүү. 35,000 ногоон гэж чи одоо 120 эдэн сая нисч очин энэ хов сэргэлгээ 150 эдэн сая. Энэ гутал гэхэд $1,000 орчим байд. Оо за. Одоо яг одоо нэг айхтар брендийн гутал гэж яхаар эн чинь айгуу тулаахан тий. Хөнгөн байгаа зү. Хөнгөн байна. Тийм байна. За энэ юу байна? Одоо. За энэ юу байна? Энэ болгоо зүгээр би нөгөө өдөн юугаа авчиж чадаагүй. Энэ зүгээр ийм байхгүй. Одоо салхины хамгаалснаас хамгаална. Gore-Tex гэхээр одоо жишээ нь за ус нэвтрэхгүй. Тэгээ энийг бол дандаа нэг 6 кемп хооронд бол энийг бол байнга авч явдаг тийм. Бүр дээшгээ энтэйгээ гарах. Дээшээ бол энэ хэрэггүй. Энийг үлдээчихнэ. Тий. Хөлөрч амжихгүй хаа тий тэр чинь хүүтэй. Хөлрөн шүү дээ. Тэгээд хөлөрөхөд нөгөө хамгийн гол нь алхаага зөөлхөн явуулдаг ч юм уу тий. Зөөлхөн. За энэ юу вэ? Хөлрөхгүй юм жин. За наа чи худраг гэд. За. За энэ 8,000 та ууланд яг. За ингээ бүслэхээрээ бүслээ. За ингээ бүслээд яа. Бүсшиг юм байна штэ. Энэ одоо 2 гойнд чи орно гэсэн үг тийм үү? За энэ нөгөө жумаар гэдэг чинь нэг олс өгдөг штэ. За тий. Тэндээс одоо энийг энэ жумаараар өөрийгөө дээш нь одоо энэ нэгсэндээ ингэж одоо эн чинь ингэж тээглээд энэ шүдтэй байгаа зү. Тийм байна. Яа эн чинь ингэ гүүхэд дээшээ ингэж чөлөөтэй гүү чинь. Даад сайн уу энэ? Энэ бол ярих юм байхгүй. Нөгөө баг хэдэн 100 кг. За хэдэн 100 тонн гэж ярих байх. Тийм байх тэр юм. Энэ бол хэдэн 100 ч явах нь ганц 2 тонн. За энэ болохоор карби. За одоо энэ дээр чинь одоо ингэж энэ хоёр юу голчлоо 8,000 та болонд хэрэг болно доо. Энэ буухад хэрэг болно. Тий. Тэгээ ийм их зэмнаас ч буу шүү дээ. Би нэг сони юм асууя гэж бодоод байна л да. Одоо ингээд 7-8 хүн нэг олсон дээр явж идэг. Гэтэл одоо ингээд бас хүн нөхцөл байдалд ороход хамгийн доотлын хүн бас нөхдөйгээ бодоод энэ олсоо тасалдаг штэ. Тасалж өөрийгөө одоо ингээд амиг орхиод найзуудыгаа авардаг. Би бас зөндөө олон тийм юм сонсч ирсэн. Киноч үүдэг тийм. Киноч үүдэг. Тэр бол одоо бас одоо тийм тохиолдох уу ер нь. Тэгэл хутгатай явна штэ. Тэгээ одоо бүр болохгүй найз нөхдийгээ бүгдээрээ өгчээснээс би үхийгээл энэ чинь тастал. Одоохондоо тийм тулаагүй л дээ. Гүг би кино яриад байгаа. Би бодож ерөөсөө үзээгүй. Тэр аймаас нэг. Тэгтээ яг тулсан. Үнэхээр одоо хатан зоригтой хүмүүс байгаа байхгүй тий. Тулсан газар би яг ингэж хэлсэн юм аа. За 4,000 та ууланд яг тэр юун дээр гарахад бол би тэгж л бодсон. Манай дүү эгчийн хүүхдээ доор унжсан байсан байхгүй. Тэг би эгчич хүүхэд доор уу? Төрсөн эгчийн хүүхэдтэй спортын мастер залуу байхгүй уулын спорт мастер. Тэгээд тэрийг унтсан багт яг тийм бодол болчихсон. Энэ л гарчаасаа би ч яах вэ гэж л боддог. Би хамаагүй. За би бол яах вэ? Яаж одоо эгчийнх нь өөрийг харах вэ? Гүд айгүй хэцүү. Тэр чи харахаар өрөвлөд байгаа юм. Тийм штэ. Жог хүүхэд. Үгүй 30. Одоогоор 30 гарсан. За энэ нөгөө муур юмс. Наа карамфон гэт. Тий. Гутлынхаа юундаа хийждэг тий. Ингиж хийжтэй тий. Тий. Тэг одоо энийг одоо энэ зөөлхөн могод. Тийм байна. Зөөлхөн байна. Энэ нөгөө цас хаюулдаг байхгүй. Цас хаюулна гэж яах вэ? Энд чинь нөгөө цас тогтчих штэ шигдээ. Тэгэн гол эн чинь нөгөө хөдөлгөөнтэй болохоор хайдаг. Зөв. Энийг энэ болохоор хосолсон гэсэн үг. За. Мөсөнд цасанд гэсэн зорилттой. За ер нь бол нэлээд бас одоо өвч зэвсгэлж л одоо гардаг юм байна шүү. За маш их зүйлийг ойлгож авлаа. Энд ч зүгээр ойр зурна л та. Тэгээд нөгөө болоогүй бас зөндөө юм байгаа. Тий. За хэдүүлээ бас их олон зүйлийг ойлгож авлаа. Баярлалаа танд. За. За баярлалаа. Энийг сууж агаад яриад. Нийтдээ хэдэн хил юм үрдээ ер нь? Янз нэг максимум нэг 20 кг. Хувцс гутал одоо гуталцсан тэгээд асар хүн дарагдаад байсан. Тэр мэртэйгээ зөвлөн нэг 30 орчим болчихно. Тэгээд нэг бодлоо нэг 4 кг. Нөгөө нь агаарыг өчл төрөх чинь тий. Тэдэн болоонтой өсөх юу ер нь? Нэг кемп дээр нэг урдчлаа төрүүлээд нөгөө шарпанаас тавьсан байдаг байхгүй юу?
Тэгээ ерөнхийдөө нэг КП хооронд нэгийг хэрэглэн ч гэдэг юм уу тэдэн метр тэдийг хэрэглэнэ гэх. Тэгээд одоо жишээ нь 0.5 даар тавихад 23 цаг тэр нэг болооныг хэрэглэх тийм юм таахгүй. Тэгээд болоон хэдэн литр вэ? 15. Үгүй 50. 5 литр. 5 литр. Сая би нэг килограммаар нэг бодчихжээ. Нөгөө газ чинь тэдэн килограмм гэдэг. Шингэн болгоод яатсан байгаа үү? Хийгэр байдаг. Задба би нэг сони юм сонссон байхгүй. Сая тэр нэг Оросын уулчин эмхтэн өнгөрлөө штэ нөхрийнхээ хараа өнгөрсөн газар явж байгаад өнгөрсөн. Тэгэхэд яг хажуу талд нэг Итали бас уулчин тэр Орос эмхтэд туслаад. Тэгээд тэр уг нь туслахгүй байсан бол тэр Итали хүн ам гарчих ёстой ч юм уу. Тийм олон юм байдаг юм билээ. Тэгэхэд хашир яасан бэ гэсэн чинь тэр Орос эмхтэд туслаад тэгээ хамтдаа нас урцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ уул гэдэг юм чинь бас дуудаад идэм үү? Ер нь өшөн мөн унтахад би тийшэн дээр гарна гэд танаас дууддаг тийм байна уу? Далдын хүчний тийм байх уу? Ер нь. За тэр дууд ч юм уу дуулж үзээгүй би тэгтээ. Зүгээр яг хоо яг хүмүүс айгүй тэгж ярьдаг. Одоо тэр саяны тэр хүрдэг шүү дээ тий. Уул дуудж өгнө гэд уулс шүү бүр. Уулс дуудж байна. Уулс дуудж гэнэ гэсэн тийм хүрдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бүр тийм бэрийн төрөл биш үү тий. Тэгэхээр тэр бол зүгээр яг манай зөвхөн монголчууд л одоо жишээ нь уус дуудаж байна. Уул дууддаг гэж тэр удыг уулчдын дунд байдаг. Яг мөрөөддөг тэр нэг уулан тэгэл нэг сайхан явах юмсан тийшээ л явах юмсан гэсэн нэг тийм бодол бол хүн төрдөг. Тэгтээ л дуудаад одоо ой нааш гэж хэлэх чи байхгүй л тий. Өнөөдрийн бас манай үнэхээр нэг юм энд нэг авирчхансан гэсэн тэр нэг ингээд дараагийн уул бодогдоод байдаг. Дараагийн одоо очих газар юу вэ? Одоохондоо ер нь Килиманжаро очсноо та. Килиманжаро яваг байгаа. Тийм Килиманжаро яг нөгөө хайкин талдаа уул шүү дээ. Тийм болохоор одоо ингээд та ингээд ууланд авирах гал ингээд очиж шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг одоо монголчууд ч ялангуяа ингээд уул устгаа харьцдаг тий. Ууландаа ингээд өргөл мөрглөө барьдаг юм сүсгэлэл гуйж барьдаг шүү дээ тий. Тийм намайг даагаараа ч гэдэг юм уу тий. Пуржа гэдээ ёслолдог байхгүй. Тийм хийдгүү тий. Тийм пуржа гэдээ ёслоод. Тэгээ тэрэн дээр бол хараа тэр айгуу сонирхолтой. Лаллын шашин шүтдэг нөхөр очно Христэс бүгдөө очно шүү дээ. Тэг чинь бүгд л уулчд очно. Тэгээд усын уул явсан даа. Яг тийш гарахад нөгөө шашин машин чинь байхгүй бүгдөө жинхэнэ амтан болж байгаа. Тэр яг жинхэнэ тэр хайрханд бол бүгдөө мааны нэг юм дээ. Яг л тэр ясын. Ерөөсөд буржаа ослыг л. Тэгээд сонин одоо энэ Пакистанд ууланд авирна шүү дээ. Пакистан ч нийт лал үсттэй тий. Тинчээ тэгэл ганцхан тэр буржаа ослыг ийм чулуу засаал тэгээд одоо нэг манай Монголын нэг овоо шиг тийм хийж байгаа. Тэгээд уулаас аргадж чинь гэсэн. Тэр хайрхныг аргадах хэвчээ. Тэгээд нөгөө төвд нөгөө мэддэг нөгөө уул ус аргадах ном бүгдийг ч уншаал тэгээд бас нэг янз янзын өргөн ууланда. Тий. Яг л ёслол нь ерөөс яг л Монгол. Тэгээд тэр нөгөө арц сүжээ уугуулаад тэгээд нөгөө нар зөв тойроод өргөдөг юм өргөөл тэгээд нөгөө маань уншаал тэгээд намайг аварж өршөөгөөрэй уул минь намайг гаргаж чаач. Тийм ер нь тэгэл залбирсаар байгаа дэрнэ. Яг л нэг юм бяцлагал жишээ нөгөө маш бурхны шашинд юм байдаг штэ. Нэг зовлон жаргалд уруулах гэж байдаг штэ. Яг тэр бол яг тэр ууланд л байл. Яг үнэхээр ядарч байгаа штэ. Тэгэхдээ жаргалтай ингэж жаргалтай авирлах тэрийг бол тэр нэг хүмүүс бол айгу тийм бяцлахал маягаар бас одоо тэр Эверестийн үндсэн хотгийн аялал маялал гэдэг шүү дээ. Ямар ч гар утас хаяа гар утсаараа гаргаж зураг авчаал тэгэл бусд үед нь тэр уул усыг хараад ингээл яваад ирэхэд бол үнэхээр тэр нойрн хүрдгүү янз янзын нөгөө сэтгэл санааны яг тогтворгүй янз янзын усууд байдаг. Тэр сүүлийн үед айгүй их гадна дотныхаа аялж тэр уул усаар одоо ингэж гоё энерги авч явдаг болсон юм. Өнөөдрийн бас та нартайгаа ярилцсан чи ер нь яриад амар маш гоё сонирхолтой их гоё амьдралын гоё үн цэнийг бол
та нараасаа би маш их одоо кайф авч байна. За ялангуяа манай Жавхагийн маань хувьд одоо бас маш олон уран бүтээл тойрвж байгаа штэ. Бас шинэхэн уран бүтээлтэйг ирдсэн байж байгаа. Тэгээ Жавхагийнхаа сайхан уран бүтээлийг сонсоод өгөө. За баярлалаа. Энэ дээр би нэг юм ярьчих уу? Тэгэлгүй яах вэ? Шинэ уран бүтээл дээр одоо энэ урлагаа зүтгэлтэн пүрвсүр ингээд одоо та хүн баг бүх дууг мэднэ. Мундаг залуу штэ. Цэнгэр дэнгэрийн орон гэл ер нь бүх дууг буурал даргаанууддаг гэл ер нь бол баг дууг баг хийсэн дуу болгоно гоё хит болж идэг. Тэгээ хамгийн сүүлд сая аргадыг гээд дуу хийсэн. Тэгээд энэ маань болохоор ер нь бол монголчууд маань тэ уул устайгаа их зүү зөксгөө харьцаж байна. Тэ байгальтайгаа маш их буруу харьцаж байна. Тэгээд энэ үүднээс тэгээд уул ус тэ гал ус тэгээ нарсаар одоо ер нь үүдгийг би өөрөө бас ер нь бас тэр талдаа ер нь тийм одоо шүтлэгтэй байдаг хүн. Тэгээд тийм ч үүднээсээ магадгүй айгүй бол цаанаасаа таарсан баг. Тэгээд энэ дуу маань яг л одоо яг би сая яг тараас асуудаг нь яг ингээд нөгөө уулуусаа бүх газар дэлхийгээ сайхан харагдаасаа гэсэн үүднээс ядаж би ч гэсэн ингээд энийг өөрийнхөө хоолоогоор дуулж тэ уулуусаа би болж өгдөг бол бүх сайхан дэлхийгээ харагдах юмсан гэж бодож тэгээд энэ сайхан уран бүтээлийг хийсэн байгаа. За сонсгоо. За
За ёстой сайхан уран бүтээл байна. Өнөөдөр ер нь бид нар ер маш олон зүйлийг одоо ойлгож байна. Би бас та нар дундаасаа бас нэг гоё асуулт бодлоо л да. Ер нь амьдралын үндэс гэж юу вэ? Таны бодлоор. Амьдралын үндэс нь юу вэ? Итгэл юм болов. Уулчин хүний хувьд. Тий, итгэл. Тэн дээр авирч чадна, бууч чадна гэсэн итгэл. Итгэл. Ерөөсөө амьдралын үндэс нь итгэл дээр тогтдог. Баянагийн маань хувьд. Нэгэн тал одоо энэ амьдрал төрсөн юм чинь утга учиртай амьдраад одоо өөрсдөө гэсэн түүхийг үлдээгээд буцах юм болоо. Тэгээд бас мэдээж эрүүл мэнд бол бас хамгийн чухал зүйл. Тэгээд бас хайр гэдэг олон зүйл байна л да. Яг үнцнийг яг тодорхойлох яг ганц үг гэж бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол яг зориг мөрөөдлөө биелүүлэх, үнцэнтэй амьдрах, утга учиртай амьдрах юм болов. Энгийн ахаа. Миний хувьд хайр гэж боддог. Өөрийгөө хайрлана, гэр бүлээ хайрлана, бусдыг хайрлана, эх орноо хайрлана, эхтлэхийгээ хайрлана, байгаль энэ ертөнцийг хайрлана. Бүх амьдралын суур бол хайр багт. Бүх амьдрал хайран дээр тогтдог гэж боддог шүү дээ. Манай Баталтай хувьд. За миний хувьд бол яг одоо яг ингээл өглөө те өглөөний нар үзэл ямар ч өвчин зовөргөө сэрж байгаа маань өөрөө хамгийн том амьдралын үнц юм болов гэж боддог. Жахвагийн маань хувьд. За миний хувьд бол тэгээд одоо яг саяны дуу шиг те ер нь бол одоо энэ харьцаж байгаа бүхэл зүйлээ сайхан хүн ер нь гоё аргадаад инрээд хайрлаад ер нь гоё зөвл байх юм бол зөв гэж боддог. Тэгээд ер нь аргадаал явж ивэл тэгэл болно. Ер нь амьдралын үнцнийг бас нэг өгүүлбэрээр хэлэх бас их боломжгүй юм тий. Бид нар ч юм ингээл янз янзын өнцгөөс нь харах задлаад хэрэглэхээр болоод байдаг. Зарим хүмүүс чинь одоо жишээ нь итгэлгээд тэгэхээр юу гэдэг юм те хүн би настай улсуудыг хөөрхөн өнгөрөхгөө өвчин тусцсан улсууд өхөн хөтлөө итгэдэг байхгүй. Өхөн хөтлөө итгэдэг. Тэгээ тэр итгэлийн үн цэнийг ерөөсөө би бол тэрийг юутаа зүйл одоо тэгээд бүр найдваргүй гэхэд итгэл идэгчих болов гэдэг ингэдэг. Би тэрийг бол итгэл гэдгийг бол айгүй хүчтэй юм байна. Ямар ч ядарсан хүн итгэлтэйгээ байхад ер нь бас газардахгүй байна гэсэн. Тэрийг айгүй их бодож явдаг. Ер нь тэгэл амьдрал чинь тэгэл мөнх ус шүү дээ тий. Тийм болохоор ер нь итгэл гоё. Хүнд итгэж худалч хүн ч гэсэн хаяа итгэчих хэрэгтэй байхгүй тий. Хүн худлаа яриад яад гин. Тэгэл хөөрхөн ярьж л үг тий. Бас итгэж чанар байж болно шүү дээ. Тэг хүний нөгөө итгэлийг гутаагаа чийж чадахгүй гэдэг зүйл хамгийн муухай зүйл байхгүй юу. Хүний итгэлийг унгааж ийн гэдэг чинь бас их буруу зүйл дээ. Тэг өнөөдрийн нэвтрүүлгэн дээр одоо орж байгаа зочин бүхэн дандаа амьдралын үнцнийг ойлгосон. Ялангуяа өнөөдөр та нараасаа би бас маш их олон зүйлийг ойлгож авлаа. Ялангуяа манай үзэгчид бас бидний сайхан өнөөдрийн урт цагааны годож нэвтрүүлгээр маш сайхан амьдралын үнцнийг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээ та нартаа бас эрүүл их сайн сайхан бүхний хүссэн өрөөгөөд хэдүүлээ нэг сайхан тулгаад нэвтрүүлгээ өндөрлөе дөө. За би бол одоо юугаа унаа. Соттой ундаага. Мэдхүү. Мэднэ. Энэ айраг штэ. Нэг айрагны ундаа гэж ярьдаг штэ. Японочууд гаргаж авсан. Японы одоо энийг хийсэн хүн манад ирж айраг уугаад тэгээ очиод нөгөө айраг хийнгээд тэнд чинь угаасаа өвс ургамлан байхгүй цагаагаар нөөр учраас манайх шиг болохгүй тодорхой. Тэгээд ийм алдартай ундаа болцсон. Тэгээд та ер нь одоо яг энэ Калписи рекламд ер нь тоглохоор маш гоё юм байна. За энэ нөхдүүд одоо анхаараа Калпис одоогийн нөхдүүд маш гоё том урлагийн од ярьж шүү. Тэгээд та нартай бүгдээр нэрүүлэг сайн сайхан бүхний хүссэн өрөө. За тэр тэгээд урт цагааны гудамж мантугаа Улаанбаатар хот маань хөгждөг вэ гэдэг сайхан барий. Тэр юу бол бацаагаа оршихээ. За. Тэр айр гэсэн чи. Нэг гоё амттай гоц.